Подкастын ерөнхий вендтгэгчээр The One Brand-ийн бэлгэвч оролцож байна. Маш нэмэгэн материалтай, яг арсанд хүрэлцэж байгаа мэдрэмж төрүүлэх үг бэлгэвч нь бүх төрлийн эмийн сангуудаар болон номын сүлжээ хэлтгэрүүдээр худалдаалагдж байна. Уламжлалсаар харанхуй өрөөнд шинэхэн даваа гараг болсон байна. Тэгээд өнөөдрийн харанхуй өрөөний дугаараараа нэгэн зочин оруулсан байна. Тэгээд ямар зочин ирсэн бэ хариуна? Харин яг тэр уус гэж хэлэхээр бас юу вэ? Энэ бүхэн чинь болоод одоо ингээд бүр дэлхийн ингээд хэрэн хисээд явчихсан айгүй олон уусаа тодорхой хэмжээний хугацаа өнгөрүүлсэн. Тэгээд их сонирхолтой захиа битсэн нэгэн эмэгтэйг бид нар өдөр уурч оролцуулаад ярихгүй сууж байна. Тэгээд энэ эмэгтэй өөрийнхөө амьдралын түүхийг шууд өөрөө яриад эхлэх байх гэж бодож байна. Ер нь яагаад Монголоос гарахаар болчвоо тий? Ер нь Монголд яагаад амьдрал болохгүй байсан юм бэ? Ер нь тэр гах шалтгаан юу байсан бэ гэдгээс гурлаа яриагаа эхлэе тий. За юуны өмнө бас та хоёрт ярилцах боломж олдсон доо гэд магнагаа хангалттай баярлж байна. Тэгээд ер нь Монголоос гарсан шалтгаанаа өөрөө ч мэдэхгүй, амьдрал болж байгаа болохгүй байгаагаа ч мэдэхгүй. Ямар ч байсан нөгөө багасаа л нэг гадаад явна л гэд боддөг гэсэн. Өөр 10 жилд найзалдаг охтуудтайгаа би тийшээ явна гэл мөрөөдөл зорилго юмаа бичдэг штэ, нэг ахлах ангид орвол тэгэхээр л ийшээ явна тийшээ явна гэл бааха орон тавьчихсан. Тэгэл анханасаа бүр ерөөсөө ахлах ангид байхасаа л Монголд сурна гэсэн ямар ч төсөөлөл байгаагүй. Өөрөө бас ийш тийшээ явах боломжуудыг айгүй хайдгүйсэн. Тэр үед чинь бас интернет яг л хөгжиж эхэлчихсэн. Хай таваас Facebook руу шилжчихсэн байхгүй намайг 10 жил төгсөж байгаа үед. Тэгэл айгүй их юм хайдаг байж байгаа л тэгээд нэг USAP гэд төсөл байдаг байсан. Тэр одоо тухайн үедээ боловсролын зөвлөгөө мэдээллийн төвөөс явуулдаг байсан. Тэрний Америкийн хөтөлбөрт нэг орж үзэж байгаад болохгүй болоод тэгэл за энэ төвтэй холбоотой байвал болох юм байна гэж байгаа л тухайн үедээ яг 11-р анги төгсөхдөө Болгар дахь Америк их сургууль гэдэг сургуулийг олоод тэгэл тийшээ явна гэл өөрөө айгүй хөөцөлддөг гэсэн. Тэгэл хамгийн анх Болгар руу явж исэн. Тэгээд би чинь дарахных болохоор Улаанбаатарт очиж бүх шалгалт шүүлгээ өгөн. Тэгэл шөнийн вагонд суугаал нэг удаа бүр яг нөгөө вагоны нөгөө толгойных нь артлын купенд унтаад бүр яг тэр үед SAT-ийн шалгалт өгөхгүй явж байхдаа бүр вагон ч нөгөө Монголд ч нүүрс түлээд айгүй хэцүү явдаг штеп. Тэг шүн нөгөө шүний купенд суудсан нүүрснийх нь утаа амар өндөртэй баг ер нь угаартсан байгаа аахгүй юу бодоод тахтаа. Тэгээд өглөө бүр толгой амар өвдсөн. Тэгээд эхний купе чинь нөгөө 6 дөнгөж болгоо буучдаг билүү. Тэгээ Улаанбаатарт буучсан. Тэгээд 8-аас шалгалттай гээд тэгээд нэг найз охинтойгоо явжсэн 10 жилийнхаа нөгөө ангийн охинтойгоо хоёулаа ямар ч гэсэн хотын төв рүү орсон дээр гээд нөгөө шалгалт авах газар маань нөгөө соёлын төв өргөөний тэнд байсан. Тэгээ багцаалаас таксинд суугаад соёлын төв өргөөн дээр очсон чинь бүр яагаад ч очиж штэ нөгөө хөдөлгөөн эхлэх байхаа. Тэгсэн чинь нөгөө соёлын төв өргөө маань онгоогоогүй бит хоёр баг хөлтөхгүй бүр хөл мүл мэдээгээ алдаад бүр 7:40 мөч болчих онгоож байгаа байхгүй юу. Тэгэл хүүхдүүд ганцны гарч ирээд тэгэл шүнжэнгөө угаартцсан хоёр юм чи ямар байлг байх вэ. Тэгэл анх тэгж хөөцөлдөж явж байгаа л дараа нь Болгар руу явахт чинь бас визэнд орох гээд Монголд нөгөө элчин сайдын яам байхгүй учраас төлөөлөн зуучлах байгууллагаар дамжуулж визээ өгдөг байсан. Тэр газар руу бас явах гээд визэндээ орох гээд бас тархнаас ирсэн амар үер буугаад ганцаараа манай ээж аав ир чинь яг яваарэ гэл мөнгө төгрөгийг өгөхөөс биш өөрсдөө нэг тэгж айхтар дагуулж яваад байхгүй. Тэгээ би бүх бичиг баримтаа 2-3 хавцсанд хийгээд шар тооронд гадуур нь хийгээ гидсэндээ хийцэн. Тэгээд бүх юм шал нойтон заяа. Бүх юмнаас ус гоожоод тэгээд ядж яхад нэг ээжийнхаа найзын тонс юм а. Тэр нь бүр нөгөө нэг цайз 16 гэдэг идэв штэ. Тэнд хончоод улаан борон цохиулчихсан юм. Тэр шал нойтын юмнуудаа байрж ирж тэр төлөөлөн зуучлах газарт визээ өгч нэг виз авч ерөн тэгж юм Болгар руу анх явжсэн байдаг юм а. Энэ хэдэн оны тухай ярьж байна бид нар? Би 12 онд 10 жилээ төгссөн. 12 оны юм ярьж байна. Тий 12 оны ер нь виз мэдсэнд орох чинь нэг дулаахан болцсон бороо орж ин 6 сар 7 сарын үеийн юм ярьж байгаа байхгүй юу? Яг одоо тэр нөгөө гатгшаа явах нэг юм сэтлээ штэ. Тэр одоо гэр бүлийн шалтгаан байсан уу? Тэг ингээл за ер нь нэг одоо юу гэдэг нэг хүмүүс янз бүрийн шалтгаанаар гардаг штэ. За энэ амьдрал маань нэг л болохгүй шүү гэдэг ч юм уу. Эсвэл нөгөө 10 жил нэг юм одоо
одоо үзэн кино манунаас олж болд юм уу ингээд нэг юм яг одоо за ер нь яадаг ч ясан гадагшаа гарыг гэсэн тийм бодол нь яг хаанаас гарсан бэ? Яг энэ асуултыг бодохоор бас би өөрөөсөө ч асууж байгаагүй л асуулт байна л да. Тэгээ одоо ингэ бодоход ерөнхийдөө бүр тэгтлээ айхтар болохгүй юм бол байгаагүй. Би чинь бас нөгөө конкурсын хуваар мөс энтравд гайгүй байсан юм аа. Тэгээд ерөнхийдөө манай ээж аа хоёр Улаанбаатар яваад яадгийн одоо ер нь баарнд л орж сурна тий. Хөөе нач амар үгүй. Зэг алуулсан та. Би одоо тэгэл яг хэлчихсэн үгийг хэлж байгаа байхгүй юу? Манай аав ялангуяа. Манай ээж бол яг ер нь гадагшаа явсан дээр ер нь юм үзсэн дээр л гэсэн тиймэрхүү бодолтой хүмүүс байсан байхгүй юу? Ер нь юм үзч нүд тайл гэж хэлдэг. Тэгээд манай ах чинь бас надаас нэг 3 үе дээшээ төгссөн. Тэгээ манай ахыг бас 10 жил төгсөж явахад нь үнэхээр Улаанбаатар явуулаагүй чи одоо ингээл ажил төрлөө манайх нөгөө гэрээрээ хувийн бизнес хийдэг. Тэгэл одоо ажиллаа хий гэж байгаа байхгүй бит хоёрын ажил тусал мусал гэж хэлэхгүй шүү дээ. Ажиллаа хий. Тэгээд одоо мөнгө төгрөг болоод бүх юм болохоор Америк руу яв одоо тэнд л одоо очиж чиний одоо амьдрал эхлэх учиртай гэж бүр ингээд аяа танд нь ортол нь хилчиж байгаа байхгүй. Тэгээд би болохоор их айхтар кино минь үзэл Америкийн мөрөөдөлтэй тийм юм хүмтэй бол байгаагүй. Гэхдээ ямар ч байсан л гадаад л гарна гэдэг тийм байсан. Тий. Тэгэл нэг гадаад дээдэг игж болох гээд ирсэн юм байлгүй тий. За тэр ихч болсон эсхийг үзнэ гэж. Тэгээд Болгар гэдгсэн чинь гэрийнх нь бол окей гэсэн. Одоо тухайн үед ч юм бол хүмүүс 2012 оны үед хүмүүс хэрэг Болгар л явж мовдөг байсан юм болоо тий. Тэгээд яг үнэхээр одоо аав ээж хэлсэн зүг байж Улаанбаатар орж яадیں۔ Өөр газар л яваач гэдэг чинь тэгээд Болгар нь илүү дээр байж хотоосоо. Би бас тэрнийхээ гой муухайг нь бас удахгүй бас мэдэрсэн л дээ одоо нөгөө яриа дундаа ороод ирэхээр Монголд бас сүулт нь очиж нэг жил амьдэрсэн. Гэхдээ би бол тийм айхтар буруу явсан гэж бодохгүй байна. Болгарт бол тухайн үед бол монголчууд байгаагүй. Ер нь бас яагаад Болгар явсан бэ гэхээр Болгарт Америк их сургуульд явсан байхгүй юу? За. Тэгэхээр нөгөө дараа нь Америк руу явж одоо тэр зэрэгээ дуусгах боломжтой. Тэгээд Сорсын самтай хамтарч ажилладаг байсан учраас ер нь тэтгэлэг аваад үнгүй сурах боломжтой гэдэг нь бол хамгийн том одоо манай ээж аав хоёрын дэмжих шалтгаан болсон. Тэрнээс биш нэг айхтар баяа айл биш болохоор тэгэл бас баруунд тэгэл нэг дарахны энгийн айл чинь төлбөр мөнгөний төлөө сургана гэдэг ч бас амар юм биш үү ер нь тий. Тэгэл хамгийн гол юм манай ээж аав хоёр айгүй итгэдэг тэгэл одоо охиноо одоо дэмжил гаргаад өгчих юм бол одоо миний охин бол цаашаа явна гэж. Одоо ер нь бол цаашаа төлбөр мөнгө байхгүй шүү. Одоо ер нь бол явцгаа гэдэг. Тэгээд би бас сургуультай шууд тэнцэж орж чадаагүй. Тэгээд миний англи хэл яг анги сургууль дотор гайгүйсэн ч гэсэндээ тийм айхтар шууд бакалавр тэтгэлэг аваад орохоор бол байгаагүй. Тэгээд хэлний курсээр явж байхад тэр хэлний курсын төлбөр чинь бас хөөрхөн үнэтэй байхад тэгээд ээж аваа хоёр дэмжиж өгөөд явуулчихсан. Тэгээд тухайн үед манай ээж аваа чинь бас нэг үл хөдлөх байсан. Тэрийгэ зарж таарад тэгэл манай ах битэр чи яг хоёулаа нэг 7 хоногийн зайтай. Нэг нь Америк руу, нэг нь Болгар руу нисчихсэн да. Тухайн үед харин Болгарт болохоор удаан суурьсан монголчууд нэг 4-5 хүн байдаг. Элчин сайдын яамныхан байна. Тэд нар болохоор хажуудлын Румынийг давхар хариуцдаг байсан санагдчихэв. Тэгээд оюутнуудтайгаа нийлээл ерөнхийдөө нэг 60-70 малан л хүн байсан байх юу. Тэгэж санагдаж байна. Тэгэл их хвчлэн ерөөсөө манай сургууль дээр очиж байгаа нэг нэлийн хэдэн хүн байсан. Ихэн тал нь ер нь манай сургуульд тэгээ нөгөө засгийн газар хоорондын хилцээрээр сурдаг оюутнууд байдсан шүү дээ. Тэнд бол нэг 3-4 оюутан байсан. За анх явж явах үеийн сэтгэлдлийг горлоо ярьж эхлэе те. За ингээл онгоцон цугаал. Онгоцоор явсан уу? Би ч нөгөө хүмүүсээс сухта. За онгоцон цугаал гэхээр зарим нь үе онгоцоор яваг штэ богоноор явсан штэ гэлтийгдэг. За ер нь Монголоос гарлаа тэгээд ямар нэгэн төсөөлөлтөд явж байгаа штэ те. Болгар гэж тийм улс байгаа гэ. 2012 он гэхээр харьцангуй бас интернет хөгжсөн ер нь нэг судалгаа хийх боломжтой үе байсан баг. Тэгээд ямар төсөөлөлтөд очиж төсөөллөөс ер нь хэр өөрөө би өөрөө бас их жоохон хөвгтэйсэн болохоор юу төсөөлөхөөч мэдгүй. Уг нь яг нөгөө өмнө жил бас хэлний курст очсон охинтой хөөрхөн найз болцсон. Тэр охин маань одоо бас их мундаг явдаг юм билэ. Тэгээд бас фэйсбүүкээр тэгтлээ сайн холбоо барьж эхлэх байсан шүү яг. Тэгээд имэйл бичдэг байсан. Тэр охин над руу имэйлээр одоо чи ирээд надтай нэг өрөөнд орчихоо хоёлаа найзлийгээд
тухайн үед дотор байрны өрөөний зургийг л явуулжсан. Тэгээд сургуулийнхаа зургийг бол Google дээр хараад байгаа. Гэхдээ одоогийн шиг бол тийм их илэрц байхгүй байгаа байхгүй яалтчгүйгээр. Тэгээд югаач мэдхгүй бүр хаан тэрсат хийхээ бүр онгоцсон суугаад мэдчихсэн заяа айгүй бол. Тэгэл нэрээ юу вэ би ч одоо өчигдрөл ээж автагаа байжсэн. Одоо энэ нэрээ гадаадд ирсэн биш тэгэл хүлээж авч эхэлж байгаа гэх юм уу толгоондоо. Тэгтээ яг бас тийм айхтар хэцүү байгаагүй. Сургууль маань цаанаасаа нөгөө онгоцны буудлын тосх үйлчлэгээ явуулсан. Тэгэл нэг сайхан бууж ирэл тосуулж аваад дотор байранд очиж байгаа юм чаа. 10 жилийн өмнө одоо 10 гаруй жилийн өмнө Булгарыг нэг Монгол шиг санагдсан уу ингээл анх буухад бит хоёр нэг сүулт очсон чинь яг Монгол улс шиг санагцаахгүй нэг юм айгу ойрхон ч гэдэг юм нэг юм хотод очсон юм шиг санагдаж манагдаад тэгээд бүр 10 гаруй жилийн өмнө ихээр бүрч бараг Монголтой ойрхон байсан байж магадгүй гэж би зүгээр сая л тэгж бодлоо л да. Тэгээд тэр үед яг тэгээд санагдсан нь үнэхээр л өө эн чи ийм л гадаад улс юм уу гэдэг ч юм уу нэг яг ямарх байсан бэ? Бүр яг тухайн үедээ бол үнэхээр гой гадаад санагдчихсан. Нөгөө өөр улсад нэг юу байгаагүй яг нөгөө 90 бол явж лээсэн л та. Тэгээд тухайн үедээ бол юу ч мэдээгүй. Тэгээд нөгөө шууд онгоцны тосгон үйлчлэгээр очичоод байж байгаад найзуудаараа нэг зориглоод одоо энэ Софи явж үзье гэд. Тэгэл анх удаага одоо жижигэн тэр ер нь бол манай тэр байсан хот болохоор тэр сургууль дээр түшиж хийдэг хот байхгүй юу. Одоо сургуулийн гадаад оюутнуудаас л хамаг юу эдийн засаг нь бүрддэг. Тэгээд Софид очиод харин Народны собраны гэдэг л нөгөө парламентын ордон тий. Тэгээд туурын театр янз бүрийн газруудаар нь явбал бүр анхны өдрөө очиад бүр эргэж хараад миний зургийг аваадаг гэж зургуулаа очсон. Бүгдээрээ зураг авахлаа. Тэгээд тэр үед чинь нөгөө Samsung-ийн Galaxy S2 гарсан юмсэн. Тэгээ манай найз охин одоогоор энд найзлдаг хамт байдгийн өнгөрт тэр охин маань S2-тэй нөгөөтнийхөө утсан дээр л бүр зураг аваадаг гэд бүр зураг өдөрчөнгөө авахлаа. Өрөөнд бүр амар ядраад бүгднгийнх нь бүр тавхаан ирэх гэж байгаа бүр Софигийн бүр гудамжинд нь бүгдээрээ гутлаа тавилаад өгөл тэсгээ яв. Тэгтлээ гоё санагдчихсан. Айгуу гоё санагдчихсан. Тий. Тэгээ явж байгаад яг нөгөө Болгар руу явхад ээж аа хоёр нэг 1000 гаруй евро өгсөн юм аа. Тэгээд би ч бүр хачин нарийн угаасаа нөгөө нэг одоо ингээл хагас жил хэрэглээрээ төгсөн мөнгө имиж бүгдээ нь хуваацсан өдөрт бараг нэг алим одоо хідэн зүсэм талах идэх юм бол таарах юм байна гэд амар тооцоотой. Одоо нөгөө энд байгаа найзтайгаа одоо л найзалж байгаа гэд тэр үед хамт байсан найзтайгаа хоёулаа амар нарийн тэгээд яг хөө тэнд байсан монголчууд маань ч тэр гадаад оюутнууд ч тэр одоо манай найз охин бит хоёроос бол санхүү боломжийн үед хамаагүй дээр тэд нар бол өрөө мөрөөгөө нөгөө үйлчлэгч аваад цэвэрлүүлцдэг. Бит хоёр бол өөрсдөө өрөөгөө цэвэрлэн хувцас хүртэл ингээд угаалган газар өгөө угаалгачдаг гэсэн байхгүй юу? Гайгүй мөнгөтэй бол үнэхээр гоё яг хичээлийг явна. Бит хоёр ч мөр орны даваа мавгаа хүртэл нөгөө байрны өрөөнд нь ороод том төмпөө авцсан нэг. Хоёр талаас нь маш их дайчдаг бүх юм өөрсдөө ээждэг. Тэгин байж мөнгөө хадгалжсэн чинь ээжтэй ярьлаа. Тэгээд ээж одоо нөгөө байр мэрэ зараад удааг байсан гэсэн мөнгө төгрөг жоох наашин цааш нь явуулах хэрэг мэр гарддаг штэ. Тэгээд чамд хэд байна л гэж чинь тэгээд 800 евро байна гэсэн чинь ээжтэй төр явуулчихаа одоо буцаагаад явуулъя явахгүй нөгөө худалдаа хөгжлийн карт руу чинь буцаагаад хийчихье. Одоохондоо энд мөнгөний хэрэг гараад байна гэхээр нь заа гэд тэгээ бас уг нь бол чавс хэрэндээ англиар яриа л гэдэг байсан. Тэгээд шимтгэл янз бүрийн юм харсан чинь баг 50 еврог нь баг шимтгэлэнд авах гээд байсан. Тэгэхээр нь одоо нөгөө янз бүрийн борцморц яаж авчирдаг хүмүүс энэ дээрээ судалсан чи мөнгөлөг уутанд хийдэг цаасанд ороод гэл гэж чинь хар уутанд боодог л гэж чинь янз бүрийн юм сонсогдоод хахаар нөгөө Софи явж нөгөө давхаага эргэтэл явсан өдрөө ээжтэй нэг гутал авсан байсан. Нөгөө гуталныхаа хоншооронд хар уутанд боогод хийх адын санаа төрөхгүй юу. Тэгээд нөгөө 800 еврогоо доллар байсан доллар хуйлж жагаад хар уутанд боогод тэгээд хоншооронд нь хийгээд DHL тавьж төгсөн. DHL-ийн төлбөр нь бас амар үнэтэй. Бараг $100 төлсөн байхаа ер нь бол нэлийн өндөр төлбөр төлөөд нөгөө трекинг нөгөө ачаага ханаагаа хардаг код өгсөн. Нөгөөдхөө хараад хүлээгээд байдгүй. Тэгээ 2-3 хонжоогоод нөгөөдхөндөө сатараач мартчихж тэгж байгаа л нэг өдөр нөгөө сургуулаас нөгөө нэг сургуулийн домен дээр өгдөг имэйл хаяг өгдөг ч тэр нь имэйл ирснийг бүр нэлийн хэдэн хоногийн дараа харсан чинь чамд захиа ирсэн юм албан ёсны захиа вэ ирж аав гэхэд би яг тухайн үед над дээр бас нэг хатиг мэтг гараад нэг антибиотик авчихсан байхгүй юу. Тэгээ тэрний даатгалын юм байлгүй гэж бодоод бас тоохгүй яжгаад
Тэгээ нэг очиод авсан чи нөгөө гайлын газраас хориотой бараа явуулсан. Ёо сүрчин бүү амьдсан. Тэгээд тэр үе чи Google Translate ч бүр сайн хөгжөөг байсан. Тэгээ нөгөө хоёр таньдаг болгоор гээд байгаагийнхаа нэгээр нь уншуулсан санагдчих шүү. Тэгсэн чамаг л одоо яаралтай энэ гайлын энэ газар ир гэж ин гээд тэгээд яана гэж жагаад нөгөө анх явсан нөгөө 6 тагаал найзлаад байгаа шүү. Тэднийхээ нэг маань бас нөгөө Эрдэнтийн Орос сургуульд төгссөн Орос хэлтэй найзсэн. Нөгөөдхийг дайчлал хоёлаа Софи явлаа. Тэгээ яг нөгөө тухайн үедээ бас жоохон байсан болохоор ичиж мичсэн юм уу одоо ядуугаасаа ичсэн юм болов гэдэг шиг дээ нөгөө найзуудаас хэлхээсээ санаа зовоод нэг жоохон мөнгө авчирчаал ээжинд буцаж явуул мовул гэсэн гээд би одоо тэр үедээ бол тэгэж одоо ухагтхуунаар нь бодохгүй байгаа шүү дээ. Одоо сүүлд нь би одоо нэг яриндаа гэж бодсон чи одоо би одоо яагаад ч нөгөө эдтэй хэлээгүй юм те. Тэр үед бас нөгөө эдгээ жоохон гомдоосон байж магадгүй баха. Тэгээд найзаагаа дагуулад очисон чи яалч би бүр тэр миний мөнгийг хурааж авч явсан хүний нэрийг сандаг бүр Стефан Бакалов гэдэг хүн байсан байхгүй. Ядаг Бакалов ээ. Стефан Бакалов гэнэ Бакалов. Стефан Бакалов. Яа. Тэгээ хичээлийн бүр нөгөө юу руу агуулах руу манай найз охин бит хоёрыг дагуулж ороод тэгээд ядчихад манай найз чинь болгар хэлтэй биш орос хэлтэй тэгээд нэг тагцаалтаа л ойлгож байгаа шүү дээ. Ер нь ислам хэлнүүдийн голоор тэгэл хичээлийн хориотой бараа хураагдсан барааны агуулах руу ороод өөрийнхөө ачааг оол гэд нэг коуч юм өгцөн тэрүүгээр нь хайж олоод нөгөө бакалтай ч хамт тэгээд улаан цагаан нүдэн дээр минь энэ хориотой байсан шүү гэд нөгөө мөнгөө маань аваад далт хийчихвэл яах вэ тэгээд нүд амчаа харахуулаад чи угаасаа даралт багтай чинь жоохон даралт хийсгээр сонирн болоод тэгээд бараг даралт юм уу гэдэг шиг Тийм ээ. яа тийм Ээжийг одоо унцсан наа чиг. тийм ээжэд явуулсан юм байхгүй өөрөө авсан юм байхгүй дээр нөгөө дий хичээлийн мөнгө зөнгө төлцсөн байгаа шүү дээ. Бас дээр нь нэмээд ёо. Тэгэл нөгөө мөнгөө хураалгачаал гутлаа аваад гарч байгаа маа одоо тэрэн дотор ч байгаад илтэй биш. Ер нь бол ганцаараа байсан бол уйлахаар байсан байхад. Гэтэ арайч уйлаагүй. Метро ирэхэд нөгөө энэ Европын метронууд ч хаалтгүй учраас метро ирэхээр л хүсэрмээр санагдаад болтгоо ёо бүр ингээд паник атаканд орсон байгаа байхгүй юу. Гэтэ би уг нь ингээд өсөрч болохгүй гэдээ өөрөө мэдээд байгаа. Тэгээд нөгөө найзгаа намайг барьж байгаа ч би ер нь нэг биш байна найзаа гэд. Тэгээд ямар ч байсан нэг өсөрчгүй хүн шиг нэг юм нөгөө яваад ямар ч гэсэн Монголынхаа элчинг бараад игээд тэр үед манай Монголын элчин бол биднийг бол зүгээр өөр хүүхэд нь ирж байгаа юм шиг алхан дээрээ бөмбөрүүлдэг байлаа гэж тийм. Тэгээ элчин рүү орсон чинь нөгөө тэнд удаан амьдарсан хүмүүсээс нэг ах ирцэн байсан. Тэгээд энэ ямар учиртай яасан хүүхэд ингээд өө ахаа би ийм болсон юм аа ингээд мөнгө хураалгачлаа гэсэн. Ямар хүн байна вэ тэр ди хичээл дээр нэг таньдаг хүн байна гэсэн нөгөө бакали чинь нэрийг хэлсэн чинь. Өө наа чин чи ахта эртхэн хэлэхгүй байсан наа чин таньдаг хүн биш үү гэж автیں۔ Ахынхан бакали штэ. Харин тэгээд одоогоор чи тэр үедээ хэлийг болохоор одоо би яаж тэр чи юу яаж чадахгүй наа чи угаасаа тиймэрхүү юмар алдартай чи баг зөв яриад та бараг талын аваа талын хүч гэж тохирох байсан байхгүй гэд би одоо хаанаасаа тийм юм юу гэх улс орны хууль зөрчсөн бараг одоо шорон оронд ороогүй нэг юм гэж бодол явж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь бараг метро дотроор өсрөх гээд бараг ямар ч хямдхан юм тийм нэг 800 евроноос болоод өглөө. Тэгэл яг хаа тэн дээрээс чинь тэгэл за энэ өстө улс орны хууль дүрм тий одоо тэр ди хичээл дээр ч уг нь бичсэн байгаа шүү дээ. Энэ дотор бэлэн мөнгө биш үү баримт юм уу те хийж болохгүй гэдгийг нь одоо мэдсээрээ байгаад хийсэн юм чи одоо тэгэл яс махандаа тултал ойлгоно гэдг нь л болж байгаа юм чинь тэгээд одоо иймэрхүү бас асуудлыг бас нэг 800 еврогоор бас сайн ойлгоод авсаа одоо төлбөр нь тэр байсан болоо да тий. Тийм байх нь тий. Одоо тэгээд бодоход 50 еврогоо харамлаа тий нөгөө шимтгэлийн төлөхгүйгээр ээжтэй нэг усан гутал мутлын хамтд ингээ явуулчих та гэж бодсноос илүү их сургамж авсан биз баг тий. Тэгэлгүй яах. Тэгээд яг гутлаа сүгэлд нь авчиж өгсөн тий. Сүгэлд нь тэгээ аваа явсан. Тэгээ Болгарт ээж байгаа. Тэгээ тэнд чинь нэг семестр сурсан юм аа. Тэгээ өвөл болоод ерөнхийдөө би айгүй хатаг гарсан. Ходоод модод өвдөд нэг жоохон хэсэг сонирн болсон. Тэгээд ээж аваа санаа зовоод миний охин ер нь өглөө амралтаараа ирээд явах юм уу гэхээр нь за тгээгээд амралт эхлээд нэг удаагүй тэр үе чинь бас нөгөө дэлхий сүнэх гээд байсан шүү дээ санаж байна. Тийм шүү дээ тий. Яг хөө дэлхий сүнэн гэж бодсонд нь бол арай итгийг одоо яг хөө сүнвэл одоо сүнээ тэгээд одоо дараа нь юу ч санахгүй юм чи тий. Тэр үед бол яг хөө хэрвээ манай Болгарт байгаа хүмүүс байсан хүмүүс сонсож тарах юм бол би хин элчинтэй очиж хамт өгөх гэжсэнийг би санаж байгаа шүү.
Элчин явж өгсөн ч сэгсэн ч элчинтэйгээ. Тийш тийш. Монгол сайхан газар үздэг дээ. Тэрийг бол би санаж байгаа шүү гэж үг. Тэгээд яг хоо тэгээ Монгол явсан юм а. Тэгээд нөгөө нэг охиныг түрүүн 2 3 ярьсан шүү дээ. Одоо бол энд Унгарт байдаг хамт найзлах хүмүүс мэдсэн. Би тэгээ Монголд очиж байжсэн. Нөгөөдөг чинь бит хоёр зүгээр зайгүй хоёр найз өө одоо. Тэгээд нөгөөдөг чинь гинт бичиж байна. Ер нь манай хүн чинь болохоор надаас нөгөө хэлний бэлтгэлээр дээдлийн шат байсан байхгүй, их сургууль руу орох шат байсан. Тэгээд амар сайн хичээж сурдаг байсан. Тэгээд нэлийн хичээгээ сураад их сургуульд бол орох нь бол орчлоо. Гэхдээ тэтгэлэг бол муу байна. Тэгээд одоо семестр болго ингээ 3-4 мянган евро зараад сурах бол угаасаа хэцүү. Тэгээд одоо ер нь болтгийм үү гэж гэрээрээ ярьж ийн гэд тэгжсэн. Тэгээд би болохоор хизээ буцах уу гэж яриад байжсэн чинь ер нь юм байх шүү гэд хэлчихэрч би ч бас нөгөө хэлний бэлтгэлээ дуусгах гэдэг хүн байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр бас өөрийгөө бас тэр хүний чинь хэл мэлний төвшөнтэй жишиж үзээд боломж болцоогоо бодсон чинь манай найз охин за би буцахаар боллоо гэсэн чинь за тэгвэл би бас буцаж явахаа боллоо. Найзынхаа юм багсаа. Тэгээд би баяртай ч гэж хэлж чадаагүй тэгээ Болгариас тэгээ буцсан байхгүй бүрсэн. Айгу амархан болцсон тэр ерөөсөн нэг. Гэтэ тэр бол буруу юм бас байгаагүй гэж бодож чинь яг бодиттой талаа харах юм бол тий. Нөгөө нэг 800 еврогоо одоо алдсан шүү дээ. $800. Тэгээ одоо цаадах чинь мөнгөгүй байгаа шүү дээ. Тий. Тэгээ яг яаж амьдэрсэн байх вэ? Тэр чинь бас тэгэл тухайн үед ээж бас нэг уг нь нэг надаас мөнгө хүлээж исэн юм чинь бас 100-200 мянгаар нь явуулж байгаа л. Тэгэл нэг ямар ч байсан л тэгэл үлсөд өгчихгүй л нэг хайрсан байна. Гэрээс мөнгө авсан юмж. Уг нь надаас мөнгө авах гэжсэн хүмүүс чинь тэгээ дээр нь онгоцны билет авч өгöd. Тэгээ нөгөө сайхан тэтгэлэгтэй сураад ирээрээ минь явах гэсэн чинь хатаг мэтэг болоод буцаад очсон байж байгаа юм. За тий харьлаа. Харьсан чи одоо тэгээд амьдрал ямар санагдах вэ? Чи нэг юмдаа буугаад өгсөн юм шиг мэдрэмж төрхөө эсвэл өөст их хормын сайхан мэн ингээл байжий гэж бодогдох уу? Би очиод Болгари аягүй сандаг. Тэгээд юу яа? Ээжтэй л очиод их ярьжсэн санагдтыг. Ээж манай Болгарт ингэдэг, Болгарт тэгдэг гэж бүр аягүй их ярина. Гэхдээ манай ээж бас аягүй нөгөө бид нарыг юу н аягүй сайн сонсдог л доо би ч тавлаа байхгүй юу. Бүгдийн сонсдог дээ. Яаж 5 хүн сонсоод идэв бараг залхуур юм чи. Тэгэл яриулаа л энэ Болгарт ингэдэг, Болгарт тэгдэг ээжээс Болгари юм гэл. Тэгээд аягүй сонио. Уг нь бол Монгол найзуудаараа байгаад байгаа тий. Гадаадд нэг очноо олон жил мэл болцоод ирээгүй нэг хэдхэн сар нэг семестр байгаад ирэхэд хүртэл ингээл монголчуудыг харахаар таньдаг хүн шиг санагдаад амар сонио. Харсан хүн шиг санагдаад ирсэн. Ирээд би чим бас нөгөө ажиллаа хийж байгаа. Гэр бүлийнхээ ажилдаа оролцсон. Тэгээд дүү мөн раасралцаад тэгээд хавар болоод ер нь бол нэг тийш явна гэсэн бодлоо. Тэгээ би Тайван явъя гэж удаа судалж ирсэн байхгүй юу. Тэгээ манай ээж аав хоёр болохоор Америк яв гэдсэн. Нөгөө манай ах маань явцсан байгаа шүү дээ. Ах маань очсон, учир зүгөө олцсон хамаагүй илүү аятайхан болцсон байж идэг. Тэгээд Америк яв гэхээр би ер нь яагаад юм мэдгүй нэ. Америк намайг ер нь хизэж татдаг орн биш байхгүй юу. Ингээд нөгөө хүмүүс Америк явъя гэж юу яадаг. Тэгээ яг хуу бүр хэрэгтэй бол үгүй гэхгүй гэхдээ ямар ч гэсэн одоо надад хэрвээ сонголт миний гарт байх юм бол би Америк явъя гэж санаачлахаар тийм байгаагүй. Тэгээд Энтхийн Lovely Professional University гээд тэр нь болохоор бүр одоо хойд Энтхийгт нэлээд халуун газар байгаа байхгүй Дели мэлитэй ойролцсон юм. Тийм газар байна гэд асуусан чинь ер нь төлбөр мөнгө нэлээд боломжтой $1800 молор байлоо да. Ер нь тэтгэлэггүй гэдгийг мэдж байгаа ч гэсэн тэр нөгөө амьдралын өртгөн бага учраас айхтар санаа зовхгүй байгаад байгаа байхгүй. За ер нь болох юм байна. Тэгээд нөгөөдгий чинь нэлээд судалж үзэж байгаад бүр хайсаар агаад одоо тэр үед Facebook дээр аягүй цөөхөн хүн байсан юм шиг байна. Одоо бодоод тахад нэг хүн хайхал юм бол тэгээ яаж хийж байгаа болчдөг тий. Тэгээд тэнд сурдаг оюутнуудтай юу байсан чинь холбоо ирсэн чинь холимог юм мэдээлэл өгсөн байхгүй. Зарим нь аягүй гоё гэ зарим нь ёстой бүтэхгүй гэд. Тэгээд энтхтэх монголчуудын группт ч орлоо. Тэгсэн чи ер нь Бангалор гэд хот байдаг юм байна. Ер нь цаг агаар нь гоё гэж байна. Одоо IT City Бангалор гэдэг аахгүй юу? IT-ийн хүмүүс нь хөвчлэн байдаг. Ер нь эдийн засгаар нэлээд тэлж байгаа ийм хот байдаг гээл нэлээд л оюутнууд байдаг юм байна. Тэгэл постлж байгаа зураг хөрөг бүх юм ин харж байгаа л тэгэл сургууль зуучлана гэсэн зарыг нь олоод тэгэл Энтхийн Бангалорын их сургуульд явъя гэдээ ээж авдаа хэлсэн чинь эхний жилийнхэн төлбөр $2000. Тэгээд
2 3 дахь жил 1500 сарын өртгөн нь болохоор нэг $250 багтаад амьдарчин гэж байгаа байхгүй юу? Тэрэнд ч одоо туризм мөрөөс нь орчод байгаа шүү дээ гол нь. Тэгэл тэр үед чинь $1200 300 байсан гэж бодохоор чинь баг Монголд амьдрахаас баг хямдхан ч юм уу. Тэг Монголд амьдрсантай ер нь ойролцоо байсан байхгүй. Тэр үед ихтэй инфляци айгуу дэжгүй ижээ тий одоо буцаад бодох. Тийм ээ тий. Тэгээд аав ээж зөвшөөрлөө. Манай ээж аав хоёр бас их зоригтой тий энтхийг рүү ингээд явъя гэж яхад тэг гэд гав ганцаараа. Тэгэл нэг хүнээр зөөжлүүлэхээр болоо тэр хүнтэйгээ уулзаж ч үзээгүй Монголд хуцсны дугаар энэч мэдхгүй тэгэл тэгтээ юу ягаагүй заллан болоогүй сайн хүн байсан. Миний юмнуудыг яг зөв хийж өгөөл энтхийн визэнд ороод тэгэл 6 сарын ихээр юм байна. Тэгэл энтхийн Бангалорт шүн 12 болж явахд буучсан да. Тэгээд шүн буугаад гайлаар гарах гад гайлын нөгөө ажилчин надаас юм асуугаад идэг би ойлгохгүй. Юуг нэ гэдсэн тэд нар чинь бас нөгөө ер нь бол кастинг систем нь одоо байхгүй гэдэг ч гэсэн ер нь бол тэгэл нийгэм дотроо тэгж хурдан бас өөрчлөгдөхгүй. Тэр гайгүй гайл тамга газар ажилладаг хүмүүс нь бас зантай. Нөгөөдөг чинь тэгэл 2 3 хэлэл ойлгохгүйсэн чи хашгирсан ч яриа англиар ярьж идэх надтай. Англиар ярьж байгааг нь мэдээгүй заяа. Тэгээ ерөөсөө үгийг байрч авчихдаггүй ойлгохгүй. Тэгээд намайг зуучлсан чи өстө болгоор малгаарт хэлний бэлтгэл сураад ирсэн юм бол асуудалгүй гэдэг. Миний англи хэл тэнд очиод хараа асуудал болоод байгаа байхгүй юу. Тэгээд буугаад очсон. Тэгээд очиод нэг охинтой хамт амьдрна гэд нөгөө зуучлсан хүн маань энэ сургууль одоо бас нэг Монгол охин орж байгаа яг танаа мэрэгчлэр орох юм байна, бизнес менежментээр сурах юм байна гэд холбож өгөөд нөгөө охин маань намайг ирж тосч авсан. Тэгээд нэг хоноод байжсэн чинь нөгөө охин маань бас нэг найзтайгаа гэд найз нь ашгүй машинтай гэд би чи айгүй хөөрхөн энэ машин тэргээр тосуулаад яваад иж хагаад. Тэгээд шигтэй би тий энэ заахан тосуулаа. Харин хишигтэй. Тэгээд юу яасан. Нөгөө охинтойгоо очсон чи маргааш өглөө нь манай хүн босч ирж гин нөгөө манай тэр охин бас их сэргэлээ охин бас. Бас нэг охин холбогдлоо өгшөө бас манай ангид орох юм байна одоо ингээд байр бас хайж байгаа юм байна сайн олдохгүй байна. Гуруулаа эндээ хамт амьдраад нэг бедрум байсан. Нэг унтлагын өрөөтэй. Гуруулаа эндээ амьдраад ер нь та хоёрын том өрөөнийхөө юун дээрээ буудан дээрээ хамт унтаад гуруулаа мөнгөө бүр хямдхан болно шүү дээ угаасаа. Тэхүү гээл тэгэхээр би чинь тэгэл мөнгө төгрөгөөл хэмжээвэл болоо юм чинь гэж удаа тэгээд дахиад нэг найзтай болчихоо тэгээ гуруулаа найзлахаар болоо. Нэг ангийнх юм байна шүү дээ баг тий. Тэгээ нэг ангийн 3 болчихсон. Тэгээ нөгөө найз охин нөгөө нэг төрүүлээд тосоод авсан охин маань болохоор тэнд хэлний бэлтгэл төгсчихсэн. Бас найз нөхөдтэй болцсон байгаа аахгүй монголчуудтайгаа. Тэгэл намайг чинь дагуулж явал найзуудтай болохоол би чинь энтхийгт очиод 2 хонсон чи 70 гараа явж идэх юм байгаа зү. Юу очиод зүрхстэй 8 найзтай болцсон. Бид нар 9 найзлдаг байсан. Тэгээд зөндөө найзтай болцсон. 70 малаа яваад л тэжээжсэн буулгаж өгч гинөө. Тэгээд өстө энтх чи ер нь бол болж шүү. Амьдрах юм биш шүү гэд. Тэгээ гоё явж байгаад тэгээд буцаж ирээд сургуультай орсон. Тэгээд сургууль маань ч гэсэн ер нь яг хуу жоохон хотын захрууга нэлээ. Нөгөө 9 найзтай болчоод идэг. Бит 2 болохоор нөгөө шинээр ирсэн байгаа найзтайгаа бид 3. Ингээ ер нь сүүлдээ 10 найз болсон нөгөө шинэ охиноо бас найзуудтайгаа нийлүүлээд бид 3 болохоор бүр хорвогийн мохорт юм аа яста нэр нөгөө найзууд бас амар хол явж очдөг. Гэхдээ ер нь бол яг сурыг гэсэн хүнд бол энтгийг нөгөө дөрмийн мэдлэгийг аягүй сайн өгдөг. Ганц юм нь болохоор лекц хийгээл одоо бид нар чинь их сургуульд бол бичмээр байгаа нь бичээл бичмээрг байгаа нь бичдэггүй шүү дээ. Сонсмоор байгаа. Тэнд болохоор ингээд нөгөө Монголд нөгөө чэйж бичиг хийж байгаа юм шиг дуудаж бичүүлдэг. Их сургуулийн хичээл шүү дээ. Нөгөө байгууллагын одоо соёл моёл гэсэн хичээлээс нэ тэр байгууллагын соёл моёлч одоо өгн профессор нь тайлбарлал ингэж ойлголцох ёстой байтлаа бол 3 өгөр нь дуудаж өгөө бичүүлээд идэг зөө. Гоё юм шүү. Нэг бодлоо. Тэгээ хичээл болгон дээрээ мангар том дэвтэртэй дөөрн чээж бичиг хийцэн. Тэгээ яваанда манай ингээд дахиад нэг Монгол эрхтэй ороод ирлээ. Тэр болохоор бас нэг өөр шугамар бас нэг өөр хүнээр зуучлуулсан. Тухайн үед болохоор коллеж руу оюутан зуучлах юм бол нэг оюутны одоо $2000 гэсэн шүү дээ эхний жилийн.
Тэр нь болохоор яагаад гэдэг нь $500 зуучилсан хүн тэр тусгай гэрээ гэдэг юм одоо бараг хаалтын гэрээ шиг юмар авдаг байсан юм билээ. Тэгээд нэг жилийн төлбөр үнэтэй байдаг. А хэрвээ хүн сургуультайгаа шууд холбогдоод 2000 өгөх юм бол тэгэл яг сургуулийн мөнгө. А бид нар одоо хүнээр зуучлуулсан болохоор намайг одоо зуучлсан хүн жишээлбэл 500-ыг аваад 1500-ыг өгдөг юм хаалтын гэрээтэй. Би яг тэрнтнийх юу муу зус ханддаг үлтэй угаасаа нэг интгэхтүү холбоо барин шууд явах ч угаас хэцүү юм чаа. Тэгээд дөрүүлээ боллоо. Тэгжитэл нөгөөх ангид орж ирсэн залуу маань бас нэг монгол залуу болчих. Тэр нь IT-гаар сурах гад бас манай сургуульд орсон юм байна. Тэгээд бүр 5 л боллоо. За юу болох гэдэг вэ? Монголчууд олоолаа авт ирэхээр л нэг юм болдог шүү. Монголчууд 3-аас дээш болох л аюултай гэж. Тэгээ яг нэг аюул сүдтэй юм болоогүй ганц нэг л юм болсон. Тэгээ нөгөө нэг анх намайг тосч авсан охин маань ямар нэг асуудал гараад Монгол явцсан санагдчихэв. Бит хоёр хоёулаа амьдрах хэрэгтэй болсон. Тэгээ бит хоёр тэр хоёулаа байрандаа амьдрчий гэсэн чинь байрны түрээс барьцаа өгсөн байжгаад нөгөө охин ч нөгөө барьцаагаа аваад явахаар боллоо. Ямар ч нэр байр нь гар гитсэн байхгүй юу? Нөгөө нэг хоёр ч болохоор нэг анх тасч авсан охины байранд хоёлаа уулзсан хоёр байгаа шүү дээ. Нөгөө нэг сүүлд ирсэн охин бит хоёр. Тэгээ бит хоёр яах вэ гэ байр сангүй болцсон байж ч нөгөө нэг хоёр залуу маань байна да. За тийм. Нөгөө хоёр залуу чинь хоёр өрөө байр түрээсэлчих хоёр унтлахны өрөөтэй. За. Тэгээд нөгөө хоёрыг чинь нэг өрөөнд нь оруулаад тэгээ бит хоёр нэг хажуу өрөөнд нь ороод тэгээд дөрүүлээсээ хөрх амьдрсан. Заваараагүй. Заваараагүй. Тэгээд нэг голдоо нэг хөөрхөн том өрөөтэй. Тэгээд дөрүүлээсээ хөрх амьдраад хичээл номдоо явж байгаа л тэгэл нөгөө нэг бас тэнд байсан тэр хоёр чинь бас хэлний бэлтгэлээ төгссөн билүү бас нэг найз нөхд мөхтний ирээд бас яхаа хаяа шоу муу болохын үедээ болно. Тэгээд нэг юу яасан нөгөө хоёрын маань нэг нь манай нөгөө найз охинтой жоохон драма болоод драма болоогүй бит хоёр болохоор жоохон дараханд байсан байхгүй юу. За. Яг шоудж бариул барьчин тэрнээс биш тийм драманы ажилд туслаа оролцох дурггүй. Тэгсэн чинь нэг орой орондоо орцсон унтчихсан. Би бүр тэр найз охинтойгоо хамт нэг оронд унтдаг гэсэн амар хөөрхөн. Бит хоёр чинь бүр тийм миний мөсийг илж өгөөд амар хайрлаад унтуулдаг гэсэн чинь амар хөөрхөн. Надтай ганцхан их чинь бийж тий. Тэгээд манай хүн чинь бас галзуу. Анх очиход тасч авсан охин маань нөгөө нэг гівгэнд явахаар болсон шүү дээ. Байрнаас гарахаар болоод тэр охин маань нөгөө төрүүлээд очсон байсан учраас нөгөө скутерт ийсэн мопедтай. Тэгээд нөгөө нэг хамт амьдраад байгаа охин тэр хоёр хоорондоо мөнгөний асуудал байж байгаад өрөндөө нөгөө мопед өгсөн юм билээ. Манай тэр сүүлд нь бит хоёр хамт өөр нүүдэг охин. Тэгээд бит хоёр чинь би чинь бүр нөгөө нэг чон борооноор гихчээр хоёр хүний өгөө авааны асуудал тэр бараг скутертэй болчихж байгаа байхгүй нөгөө яг минийх биш ч гэсэндээ би дандаа ард нь суугаад өдөр болго хамт явж байгаа юм чинь би чинь бараг надад болчихж байгаа байхгүй. Тэгээд энтгэг бол аяйгүй аюултай. Тэнд одоо манай тэр найз охин бит хоёр жоохон хүүхдүүд байгаа тий их сургууль 10 жил төгсөд 1 жил 2 жил болсон. Би эндээ бүгд зааж өгдөг. Мотоцикл, мопед унахыг. За. За тэгээ шууд хөдөлгөөнд ороод явна. Би бол чадахгүй. Манай тэр найз охин маань харин зоригтой иршүүд нэлээд тийм чанга охин байхгүй. Учираас намаагаа сундлаад шууд юу ячна. Хөдөлгөөнд ороод тэр энтгэхийн амар тийм каос зам дээр чи шууд хөдөлгөөнд ороод тэр чинь нэг автобусны мөсөөр шүргүүлж унсан. Тэгээд одоо энэ энтгэхийн чи хотолгоо нь Махатма Гандигийн гудамж хийж өгдөг байхгүй MG-рөө гэдэг. Монголч байна тий. Тэгээд нөгөө Монголч байна. Тэгээ нэг өдөр нэг Бангалорын MG гудамд нэг Дуба Плаза гэж байсан. Одоо тэнд байсан монголчууд аягүй сайн мэднэ. Тэнд яагаад гэвэл төвдүүд ажиллаулдаг урдаас одоо тийм гараа оруулж ирдэг. Ер нь л нэлээд тийм төвд хятад стилч одоо биднэрхтэй ойролцоо болохоор манай монгол охтоо тийшээ очиж юм авах их дуртай. Тэгээд бид тэр нэг өдөр нэг 7 цаг болж байгаа үед харих гэж явж байгаад гялс нэг Дуба Плаза орчигээд Дуба Плазаг яхаста яг үүдэн дээр нэг мопед нэг сайхан голлуулж тавьж өгöd орчод гараад ирсэн байдгүй. Тэгсэн чинь журмын хашаанд авчиж тавьчихжээ. Тэгээд бид хоёр анхлаад бүр яаснаа ч мэдгүй гарч ирээ зогсчихсэн чинь тэр төм түжгэнсэн бомб ужгэнсэн газар өдөр сургууль дээр танилцсан Непал залуу явж идгийн ингээр ярьдаг. Амар сонин заяа. Ингээд юм гэдэг учиртай учир гэдэг чинь жанцсан гэдэг чинь манай өвөө гэдэг шиг. Манай багш шүү гэж.
Тэр Непал одоо бүр хаанаас ч гараад ирсэн тий. Тэгээ асуусан чинь журмын хашаанд авиж тавьсан байна нэ. За та хоёр одоо тийшээ журмын хашаа яв одоо гэд бит хоёрт хаягийг нь олж өгөөд тэгээд тэр залуу маань өөрөө бас найз мэдүүтэйгээ явжсэн учраас яг тэгээд туслаад яваад өгчөж байгаа. Тэгээ бит хоёр нөгөө журмын хашааг нь яаж хийж байгаад яваад олоод очсон чинь хар мянган яг адилхан скутер ээ тийм штэ. Тэгээ бит хоёрыг скутерийнхаа дугаарыг хэл гэсэн чинь дугаараа мэдхгүй. Оо ямар гайхалтай би. Тэгээд нөгөө зарсан нөгөө охноос нөгөө анхныхаа найзаас асуух гэдэг утсан авдггүй. Тэгээд нөгөө бөөндөө найзалж байгаа нөгөө нэг байсан нөгөө охноос нь бүр хайж 2 3 хүнээс харж агаад барыг хамт авахулсан зураг моргнаасаа барыг номерыг болсон байна. Яа яа. Тэгээд нэг 4264 гэж дугаартай байсан заяа. Тэгээд тэр скутерн дээрээ очтол нөгөө интики чинь нөгөө бор арьстаа усууч бас бор хувцастай нэг цагтаа ирээд за одоо ингэ 600 рупи өг гэжсэн чинь манай нөгөө найз охин 400 өгье гэдгийг манай тэр найз охин айгүй сайхан сэтгэлтэй зөөлхөн амт байдаг юм аа. Тэгээ би даагаараа юу яа нудраад юу 400 гэж хэлтгийн чи 200 гэж хэлээ 300 дээр уулзах байсан шүү дээ. Тэгсэн чинь нөгөөх чинь нөгөө баяа гэдэг байхгүй юу одоо ахаал гэдэг юм баг. Гэсэн чи 400 баяа гэсэн чи оо тэг гэж байгаа байхгүй нөгөө чинь өөртөө дуун дээр нь. Тэгэхээр би нөгөө нудрангууд нөгөөдөг чинь гин тухай ороод 200 гэсэн чинь за битээ сайлараад. Тэгээд өөгөө ингээ бодоод исэн чи баруун мөнгө зүм байхгүй байна. Гисэрээ ягаад ингээ 300 төлж авчихсан шүү дээ. Амар. Тэр чи хэд их сүү юм бэ? 300 рупи чинь баг нэг 7-8 евро юм болов. За баг худлаа ярьж гинөө. 20-30 евро юм уу? Би одоо ханшийн сайн санахгүй байна. Гэхдээ ямар ч гэсэн ерөөсөө их мөнгө бол биш. Тэгтээ дураараа тэгээд яачих юм бэ те? Оо тэгээд орон тохирон тэр чинь ерөөсөө бүр эрх чөлөөний орон чинь бүр Америк биш энтгэг. Оо за. Тэр хүнд өөр авах юм уу тэр мөнгөө тэр сургуулийнхаа мөнгийг? Гэхдээ одоо тэгэл одоо санаас ар гэртэл байлгүй. Их нэртэй бас өгдөг л байлгүй. Тий. Биш тэр чинь. Улсын орлого борлого болохгүй юу гэж шүү. Юу гэж те тэр улсын тэр түрээсийн хашааных нь л мөнгөийг төлдөг байлгүй дээ. Ард нь 10 ам ангалцаад хүлээж байгаа байлгүй тэр чинь. Тэгээд бас нэг удаа явж байгаад бит хоёр нь хелмет одоо каск байгаа шүү дээ аюулгүй. Каск байхгүй юу ч байхгүй. Улаан цагаан явж байгаад тэгээ гэрэл мэрэл харна гэж байхгүй улаан гэрлэр гараа явсан чи улаан цагаан үүд цагтаа гарч ирээд бид нар чинь нэг урт хуулс мод барьж явдаг байхгүй юу. Тийм үү. Хуулс модоо бариа хүрээд ирчихнэ. Бичиг баримт чи яасан гэдгсэн чинь байгаа гэд байхгүй шүү дээ юу гэдгийг. Каск чи хаана нэ гэсэн чи гэртээ мартчих шийддэг. Тэгсэн чинь чи сая юу хийснэ мэдчихэв үү гэсэн манай нэг найз зөвхөн мэдэхгүй байна баяа л гэж тэгсэн. Чи сая улаан гэрлэр гарчлаа гэсэн чи үгүй би харж чаад гарсан. Би чамайг сая харсан чи улаан гэрлэр гарчаад байна гэдгсэн чинь за баг сүртэй мөртэй гэд амар огцом. Яана. Огцом ингээд шууд хаацлаа явчихж байгаа байхгүй юу хүнтэй ярьж аваад тэгсэн нөгөөт чи араас нөгөө саваагаараа саваадаад нөгөө урт юугаар гуулсан. Миний нуруунд дээр бодг юм байгаа ч би ард нь юу судлаад явж байгаа чи. Тэгтээ яг хөө тэгээд одоо 2-300 рупи өрийг байхад одоо миний нуруу юу яа. Тэгэл ахаа махаг л дуудаа явчих юм те загдаа магдаасан ч гэсэн. Оо тэгэж штэ шууд л найзан дундаа л орсон юм ашигтай. Амар юм байсан. Тэгээд жилдээ яваал байна. Манай нөгөө хотын төвийн бас хичээл их тасалдаг байсан. Бид хоёр болвол тэд нартайгаа нийл шоуд нь шүнжэнгөө хүзэр тоглоно. Бид нар настаа усууч айгүй ойлгож байна. Энэгээр бас нэг өдөрч өгөх байна. Шүнжэнгөө гэж. Та хоёроос хүзэртэй дэдэг те. Тэгээ яг нөгөө охин маань тэгээд бас өөр найзуудтай болоо нөгөө скутер зардаг маань бас жоохон хэсэгтэй найзлахаа болцсон. Тэгээ нөгөө нэг нь гараад нөгөө шинээр ирсэн найз маань орж ирээ буцаа яг эсүүлээ болчихж байгаа шүү дээ. 8 уулаа яг 4-4-өө 2 тал болоод. Хүүе ямар сайн. Тэгээ тэр хүзэр чинь бүр тоо мотой газар яг 3 үлдэж байгаа шүү дээ. Тэгдэг шүү дээ. Ярьж байгаа нэг гарн те. Тийм бүр яриалаа мараг тоглохоосоо ярих нь их. Тэгэл тэр яриан дундаа л авч онцгаагаад идэв шүү дээ тий. Тэгээд нэг нь дандаа илүү гарна. Тэгээ илүү гарсан нь ер нь баг нэг жоохон оройдоо жоохон баг барьмаа хийгээд байгаа юм аа. Тэгээ айгүй хөөрхөн байсан. Би бол тэр найзуудаа бас айгүй бас санаж хайрлаж явдаг шүү дээ. Тэр орой болохоор тэгэл хүзэртэж байгаа л нөгөө энэ тэг чинь угаасаа хуулиар 11-ээс баг бүх юм хаадаг.
Ганц нэгэн хотын төвд юм уу одоо нөгөө Шива бурхны тэр хүрээлэн шиг юм байсан. Тэр мөр шүн ажилдаг. Тэднэр лөө ингээл бөөндөө шүн юу яана. Байк, скутерээр гарч явцгаан. Тэгэл бөөндөө ингээл нэг игнэнд ороод ингээл зэрэг найгаж мягаал зам хаваасан байгаа шүү дээ шүн. Амар гоё явдаг гэсэн. Нэгэл шүн болохоор л угаасаа сэрүүцч нэг манай монголчуудын баг сүнсний эртхийгээд байгаа маа шүү дээ. Тэгэл оройжгоо тэгэл өглөө их эрт явдаг гэсэн. Тийм. Ихэнх дандаа оюутнууд байдаг гэсэн үү тий одоо. Ихэнх гэж ерөөсө бүгд оюутан. Ерөөсө одоо яахав нөгөө энтхэг хүмүүстэй суусан ганц нэг ихчнэр байдаг гэж дуулсан л да би яг уулзаагүй. Тэд нар бол хөвч нөгөө юунд Мумбай, Дели тэр зүг рүү. Тийм Бангалорт бол яг миний мэдхийн сүүлд нэг Samsung-д нэг монгол охин ажилд орсон гэж сонссон би танихгүй зүгээр хүнээс сонссон. Тэрнээс биш яг тэр үед байсан бүхэл хүн ерөөсө нэг бол нөгөө IT-ийн boot camp-нд суудаг. Эсвэл бакалавр, магистр сурдаг, доктор сурдаг нэг ч байсан. Тэгэл хэлний бэлтгэл тийм байсан. Гоё юм шүү тийм ингээд дандаа оюутантай бол. Тэгэл би нэгээ та нар угаасаа олчтой юм байна шүү дээ. Тийм тэгээд ер нь бол нэлээд том 2 3 crew байсан. Тэгээд хөөхөн байсан, айгүй хөөхөн байсан. Тийм тэгтлээ явахтар муу санаатай хүн байгаагүй. Тэгээд бөөндөө нийлж сакс тоглодог, саксны тэмцээн зохиодог айгүй хөөхөн байсан. Тийм тэгж байгаа л тэндээ 1-р курсээ төгсөөд 2-р курс гараад эхлэх үеэр бас тэнд чинь бас нэг гэмт хэрэг мэрэг нэлээд болсон манай монголчууд донд. Тэгэл бас нэг таньж мэддэг хүн бас энтгэхт бас гэмт хэрэг жоохон золиос болоод арай яг амар стиг үж гисэн жоохон золиослогдоод тэгээд манай дарахны хойс уучраас ээж аавд хэл хүрээд. Тэгээ ер нь зөв газар байгаа мó буруу газар байгаа мó гэдгийг ч одоо бүр бүтэн жилийн дараа асуулт тавихад хүрж байгаа байхгүй юу нөгөө баахан хүзэртцсний дараа гэдэг шүү дээ. Тэгээд ярьсан надаас ер нь ямар байна амны охин гэхээр нь одоо яавал чи яа гэдгсэн чи тэгээд ирээд тэгвэл агаар угаа явах уу гэд. Манай нөгөө найз охин маань бас өөр газар амьдрахаар болоод би одоо хүний амьдрал яриад л дээ ш ямар ч гэсэн нүүхэр болоод. Тэгээ би чинь бас нөгөө коллежда тэр хооронд чинь манай коллежд явжсэн найзууд бүгдээрээ сургууль соёлоо өөрчилцгөөгөөд ингээд явахгүй болцсон. Тэгээ би яг тэр хэсэгтээс ганцаараа амьдрах уугүй гэдэг чинь жоохон асуудалтай болж гисэн байхгүй. Тийм тэгээд өөр коллеж руу оръё нөгөө төвд байгаа найзууд руу ойртыг гэхээр 1-р курсээсээ дахиж ор гэдэг нөгөө дахиад надаас мөнгө олох гээд байхгүй юу коллежууд нь. Тэгээд ээж намайг наана тэгвэл гайгүйхан шиг TOEFL-ийн сургалтанд сууж байгаад иргээд. Тэгээд нэг жил 3 семестр нэлээд илүү байсан. Тэгээд би чинь 15 он гарч хахад Монголд ирсэн юм байна. Яг 15 он дөнгөж гараад бүр энтгэхээ бол 100-аас ирж байгаа шүү дээ. Тэгээд яг хөө энтгэхт болохоор нөгөө жоохондоо явсан тэгээд нөгөө айгүй хэрсэлтэй юмнууд айгүй хийжсэн. Ээж аав минь итгэсэн ч гэсэн яг хөө би энийг айхтар буруу замаар бол орж яваагүй ч гэсэн ер нь эрсдэлтэй юм олон хийжсэн болохоор ер нь тэгэл эвгүй санагдаад идэв шүү дээ. Ер нь би бол охиноо бол тэгэл энтгэх рүү сурлаа гингүү заа баяртай гэж орг явуулахгүй. Итгэсэн л юм л да тий. Тэгээ маш их итгэдэг ер нь чамд итгэж байгаа шүү мэтгэж байгаа шүү гэж нэг сануулж барихгүй. Эсвэл ер нь юм боддог гэсэн юм аа. Тэгтээ юу биш үү одоо нэг юм гадаад явуулах чи ээж аваарыг чинь нөгөө өсөл байсан болов гэж би сая бодлоо нөгөө. Магадгүй тийм байх тий. Эцэгчүүд нь өөрсдөө чадаагүй маа за миний хүүхэд чадах хэрэгтэй гэдэг. Тэгээл яг өөрсдөө гадагшаа сурч чадаагүй болохоор за одоо юу ч хийсэн одоо энтгэгчээсээ яв гэл явуулсан ч юм уу тий эсвэл Булгариасан ч яв гэд явуулдаг ч юм уу. Нэг тийм байсан юм шиг надад ч юм санагдлаа. Манай ээжийн хүсэл нь бол нэг гоё ийм гадаадд сурсан өндөр боловсралтай хүүхэдтэй болохыг хүссэн болов надад бол тэгж шахалт үзүүлж байгаагүй л дээ. Гэхдээ ер нь л тэгэл дотор нь хүний бас нэг нууцхан хүсэл байдаг. Тэр нь нэрээ тийм юм байсан бол одоо өөрөө чи хэлэхэр бодогдчих штеп. Тэгээд Монголд ирээд юу байсан. Дархандаа бас нэг ганц 2 сар байж байгаа. Тэгээ би ер нь нэг зүгээрээ чаддгүй юм аягүй зү. Ерөөсөө л ингээл мөкийн л юу шин юм хайж явж идэх. Тэр үед чинь бол Facebook мөг од болоод эхэлчихэж байгаа байхгүй юу? Онлайн шоппууд яг эхэлж ирсэн. Борооны дараах мөг шиг. Тэгээд зар үзчихсэн чи рентгийн элчин сайдын амд хүн аав гэсэн юмсэн. Тэгээ очиод би ингээд ажилд орох гээд ирлээ мэрлээ гэдгсэн чинь ямар учиртай хүн юм уу ингээд сая Бангалорт байж байгаад ирсэн гэдгсэн чинь тэгээ айгүй амархан ажилд авцаа айгүй сонио. Тийм үү. Бангалорт байсан гээл авчиж авлаа. Ер нь бол тэр айгүй том юу болсон. Төлөхөц болсон баг. Надаас хамаагүй дээр хүмүүс авч болно шүү дээ. Тэгээд 3 хүн авцсан байсан байхгүй юу? Тэгээ би яцтай би нэг юугаач мэдгүй мангар бацаа авчирсан. Нөгөө хоёр нь болохоор нэг нь Америкт өссөн залуу байсан.
Тэр гол асуудал нь болохоор юу байсан? Монголоор айгүй муу орчуулга хийдэг байсан байхгүй юу? Би ер нь 10 жилийн ер нь монгол хэлний олимпиадад бэлддэг олимпиадын хүүхэд байсан байхгүй юу? Найруулан бичих ер нь чадвар гайгүйтэй байсан. Тэгээд нэг ихч авсан ихч маань бол нөөбөд том төслийн орчуулга хийсэн. Айгу мондөг. Ер нь бол мангар урт 3-4 мөртөө өгүүлбэрийг нэг дор дуудаад өгчөд монголоор бүр яг ингэж байгаагаар нь эргүүлээд өгүүлдэхгүй хэлээд өгчдөг. Тэгтээ хамгийн гол нь ихч маань жоохон бас хүртдэг байсан байхгүй юу? За. Тэгээ нөгөө толгой молгоо өвдөд ирнэ. Би гэж нэг уучраа болоогүй юм очсон. Тэгээд хамгийн гол нь нөгөө Америкт өссөн залуу маань монголоор нэгт орчуулганда муу хоёрт ажилд ороод удааг байхдаа баарын зовтоо хийгээд тэгэхэд нүүр ам 8 болоод ер нь бол чим баг нүүр амтай ирэхгүй шөө гэд тэгээд аюуцсан гарцээ. Тэгээд нөгөө ихч маань болохоор айгуу сайхан сэтгэлтэй тэгээд буудан дээр хөвтөж нөгөө толгой молгон жоох өвдчихөөрөө айгуу боловсралтай ихч тэр бол бүр орс англиар бол зүгээр өстой идэж уудаг. Тэгээд буудан дээр хөвтөж хахад би нөгөөтгөө дуудаад өгнө. Ихч маань шууд монголоор толгоондоо хэлээд өгөнгөт нь би хурдан шивдэг гэж. Тэгээд бид хоёр чи айгуу багийн тоглолцоотой. За. Тэгээд хамт ажиллаж байгаа. Тэгээ ихч сүулдэ өөр ажил болоо гарцсан. Тэгээд би тэр төслийн юун дээр байж байгаа. Тэр үед чи нөгөө Нарендра Моди иржсэн. Энтгийн ерөнхий сайд. Тэрний айлчлал дээр ажиллаж бариад ер нь бол гоё туршлага нэлээд бас залуу насндаа нэг гоё юм туршлага үзсэн тий. Тэгээд айлчлал мэлчлэнч дуусаад ажил төрлөнч багасаад ерөнхийдөө элчингийн ажил явцгүй боллоо гэд надад хэлээд тэгээд би дарханд очиод нэг сар амарчаад туушинд ресепшнэр орвоо. Тэгээд манай ихч ах хоёрын доо бай гэд гуйгаад за гэд тэгээ сансраас чинь туушин руу доошоо уруудаад айгүй амархан орчиж байгаа юм чаа. Тэгээ ажиллаж исэн чинь айгүй хэцүү бас би ч одоо ингээл подкаст маснд яриад байгаа болохоос биш. Яг нэг хүнтэй ингээд ярихаараа бас таг нөхрөө. Тэгээд ганцаараа ингээд нэгэн эсрэг нэг юм уу хоёр яриул гайгүй. Ингээд би ганцаараа юм олон бүлэг шинэ хүндүүд орохоор ингээд айгүй жоохон балаа болчдаг. Юм өгм гарахгүй цаанаасаа ингээд бүр ингээд дүмбигөөд. Тэгээд туушин дээр өг нь 2 өдөр гарсан шөнийн ээлжин. Тэгээд туушаа айгүй амар урт ээлжтэйсэн. 24 гараа 72 амарчсан санагдчихэв. Гэхдээ тэр 24-ийг яаж гарах вэ гэдэг чинь айгүй асуудал байгаа ч тийм 72-ын сайхан ч гэсэн. Тэгж санагдчихэв. Нилийн гараад тэгээ би чинь ядж яхад нөгөө нэг дүмбигөөд байгаад исэн чинь нэг өдөр өглөө нэг 8 цагийн үед очиод ажиллаад нэг юм овоо нэг галзуух мух ажилчтайхаагаад байраа болохтойгоо болцсон байжсэн чинь менежер нэрээд миний дүү одоо ер нь харь гэж авдгийг. За. Тэгээ халагдчихлоо. Тэгээд гараад ирсэн. Тэгээ ядж яхад надаа мөнгө байхгүй. Тэгээ яг нэг ээж мэж рүү залгаад нэг 5-10,000 төгрөг явуул гэвэл явуулчих штеп үрхий. Тэгээд ягаад тийм ер нь нэг хүм амтнаас нэг мөнгө аваад ах тийм юу? Ус тийм одоо миний баг совист гэдэг шиг тийм юм байхгүй. Тэгээ яг хуушангаас би гарч ирээд яадгийн юм лигээ гадаа сандал дээр нь сууж исэн байхгүй юу? Тэгсэн чи арай утас дуурайд тэгээд би нөгөө нэг тэр үед чинь нөгөө одоо энэ Зангицгийн юм чи хуучин юу байлаа? Biz Network гэж үсэн лөө. Тэрэн дээрс би нэг компани хараад би CV явуулсан байсан юм байна. Тэр мэрийгээ өөрөө ч мартцсан байсан чинь чи ингээд ажлын анкет явуулсан хүмүүн үү гэд тэгэхээр би мөн л гэж байгаа шүү дээ. Одоо өөрөө ч явуулсан маустай санахгүй. Тэгсэн чи одоо ингээд ирээ ярилцлаганд орчиж болох уу гэд тэгэхээр нь болно хаана гэсэн чинь 3 дугаар эмнэлгийн замын урд гэж байгаа байхгүй юу. Тэгээ яа тий хатуусны ч мөнгө байхгүй надаа. Тэгээд нөгөө өглөөрт халагдсан юм чинь. Тэгээд за чи тэгвэл одоо хийдгээ ярьж чадах юм гээл. Тэгэл нэг цаг хэлээл яг харсан чи нэг цаг гарны дараа байгаа байхгүй юу. Тэгээ за одоо гараал алхахад бол амжих юм байна гэ. Тэгээд туушангаас гараа 3 дугаар эмнэлэг рүү алхачихлаа. Манай монголчин ямар амар агаар хуурай авилээ тий. Тэгээ төв замд агаад алхаж байгаа болохоор нөгөө нарийн тоос мос амар хоол ам хатаад нүур ам нийл шороо бүр хачин юм орж байгаа. Тэгээ орсон чинь маркетингийн албаны дарга ах тухайн үеийн дэд захирал ах хоёр маань уулзаад тэгээд манай одоо ерөнхий захирал яг ирж таарж ийна чам чи боломжтой бол одоо ингээ хүлээж байгаа уулзчих гээ. За тгийгээд. Гэсэн чинь нөгөө яг нөгөө энтхийн элчинд ажиллаж ирсэн маань айгүй нөлөөлцсөн. Чи ер нь хэл ус сайтай юм байна гэд. Тэгээд ерөнхий захирал маань ирснээ чи нэг эссе бичигдэх гэдэг чинь тэгээд жоохон далил санагдсан. Тэгснээ миний бүр жил мэлийг асууж суугаад жоохон шашинлаг хүмүүс байхгүй юу? Тэгснээ ер нь танай чиний жил ус мус чинь болж эссе бичигдэх ер нь хүний амьдрал гэж юу юм уу ингэж бичгсэн чи би чи саяхан 10 жил төгсөд удаагүй уран сэтгэмжид их бичгээл тэгэж угаасаа олимпиадад бэлддэг байсан юм чи. Уран сэтгэмжид их чинь мөр татан тавьд юм байгаа ч. Тэгсэн чи
чи мар юм хомноос хуулсан уу гэд өөрхий захирал маань одоо өөд болцсон гэсэн. Тэгтээ өөрхийтэй хуулсан уу гэд гүүгөө надаа ерөөсө тийм юм хуулж хуурах юу байхгүй. Би Болгарт $800 шатчаад ирсэн юм байна. Өгөө мөгөө гэсэн чинь би бол ингэж ажилчдыг авах халах асуудалд ер нь ингэж шуудаар оролцдоггүй. Манай хүний нөөцийн алба шийддэг. Гэхдээ чиний SNS харахад чи бол юм сайхан уужуу дотортой хүн байна. Чамаг шууд ажилд авъя гэж байна. За. Тэгээ би шууд ажилд орсон. Тэгээ хизэнээс ирэх үү гэсэн чинь тэр чинь нэгд өдөр байсан байхгүй юу? Халагчаад явж байгаа. Маргааш ажилдаа орох уу гэхээр нь тгий гэсэн чинь маргааш 2 дахь мөн өдөр юм байна. 3 дахь ямар гоё. Гайхалтай. Харин би 3 дахьаас нь орсон заяа. Тэгээд бүр нэг чаавас нэг туушин нэг рецепшн хийх гээд халагдаад исэн юм чинь. Тэгээд миний бүр ажлын ширээ мэрийг танилцуулаад гоё компьютерт офис ширээтэй болоод тий. Хамт олонтойгоо хальт танилцчаад тэгээ гараад буцаад алхаад явбаа ёо. Уг нэг аяг усууж аваад гарсан юм тэнцээс. Яваад бүр хоолоо мал амар өвдөд. Тэгээ манай найз охин маань бүр 10 жилийн сайн найз охин шутис сурдаг байсан байхгүй юу? Тэгээ яаж яах вэ? Нэгж байхгүй бараг нөгөө нэг над руу залгаач малгаач гэсэн үйлчлэл өгдөг лээ. Тий. Тогтог тий. Докторч л яа. Тийм юм байдаг лөө. Тэр мэрүүгээр бүр арай ч юм аа нэг холбоо бариад. Тэгээ Улаанбаатар хэлтгүүрийн урд чинь нэг ундаа ус цаараа сууждаг хүмүүс байсан шүү дээ. Тэрнээс надаа нэг ус авч өгсөн чи би бүр суурин дээр нь уугаад. Чи надаа хэлэхгүй яасан гэд би ямар ч мөнгө авахгүй хэлийгээд нэгчж байхгүй бүр. Айгүй зүгээр. Тэгээд оройн сансарт ах их хоёр дээр очиад тэгээ манай ах их хоёр чинь за яасан миний дөө туушин яаж ийн маа чинь гэдэг. Манай ах их хоёр чинь бас гайгүй улсад болохоор нөгөө туушингийн бас нөгөө логистикийн дарга маргыг таньдаг тэр байна уу энэ байна уу гэж асуугаад идвэсэн. Би юугаач мэдгүй тэр ресепшнд хин ирээл тэр логистикийн дарга нэр усаа хэлсэн шүү дээ. Тэгээд Ана би ажилласаа гараад бүр шинэ компанид орчод байна. Тэгээд тэр компанид ороод тэгээд гоё цалин мөнгөтэй болоод гадаад дотоод руу томилтоор их явдаг байсан. Ажлаа амар сайн хийсэн. Намайг хамгийн гол нь голлгүй ажил тавсан учраас би бүр бас байгаа бүхнээрээ хичээж ажилладаг байсан байхгүй юу? Энтх бас айгүй их юм өгсөн юм шүү. Тий одоо ингээд бодлоо. Энтхийг надаа үнэхээр бүх айгүй их юм өгсөн. Тий. Болгарыг ер нь жоохон монголчуудад ээлхүү гэж би тэнд удаан амьдэрсныг хичээж сонсч ирсэн. Тухайн үед танилцчихсан. Энтхийг бол зөндөө юм өгсөн. Би ч нөгөө нэг $500 зуучлуулсан ч гэсэндээ дараа нь би бас нэг охин зуучлаад $500 олчихж байгаа өөрөө. Нэг сургуулийн агент болоод. За тэгэл наашаа ирэх чинь нөгөө коконатын тос байна. Дабуур гэд халууны овт шүтний ов гэдгээр нэрээ одоо нөгөө сайраа гэж яддаг штэ. Урт метрийн даваанууд сайраа их зарсан. Янз бүрийн юу зараагүй юм байхгүй. Зөндөө юм зардаг байсан. Тэгээ тэр үед гол нь бас манай тэр найзууд айгүй хүн сайтай байсан болохоор Монгол руу ачаа бараа явах болгонд нь л ачаа явуулна. Тэгээд мөнгө төгрөг авахгүй ш төрхий амт нэгэл хэний юм эний юм гэл би биний хачааг аваа явчихдаг. Сайн хүмүүстэй таарсан сайхан газар байсан. Тэгээ сүүлд нь ирж ажилд ороход хүртэл ажилд аваад тэр ажилд орсон ажиллаараа дараагийнхаа ажилдаа ороод тий. За би ер нь бол сурах хэрэгтэй тэгээд Солонгос явъя гэж бодчихсон байхгүй юу. Тэгээ манай компани үүдний ресепшн их Солонгост байж байгаад ирсэн их байсан болохоор тэр хичээснийг нөгөө Йонсе сургуулийн хэлний бэлтгэлийн ном аваад цагаан толгойг нь өөрөө сураад Солонгосоор нэлээд өөр хичээгээл аваа сураал яваа. Тэгээ Солонгос явъя гэж бодчихсон чи нөгөө энтхийн элчинд байхдаа нэг ихчтэй танилцсан байсан. Тэр ихчийн маань дүү болохоор яг 10 жилээ төгсөөд яг бакалавр сурах хэрэгтэйсэн байхгүй юу. Тэгээд тэр ихч бас нөгөө дүүгээ ийш тийш нь явуулна гэх юм хайж таарж байгаа. Тэгээд энэ Унгар руу ийм мэтгэлэг байдгийн байна. Энэ дээрээ гэд надад хэлж өгөөд. Тэгээд за Унгар руу ер нь ийм болдгийм байна гэхэд тэр үед чи нөгөө 200-200-аар нь оюутан авч эхлэхэд удаагүй юм чаа. Тэгээ за ийм юм болдгийм байна гэд тэгээ мэдэж авчаад тэгээд Солонгос явахгүй ер нь юм бүрдүүлж яхад Унгар руу материал явуулахад нэг нэмж явуулах юм байхгүй яг л тэр бэлэн байсан юм аа зүгээр шууд явуулсан байхгүй. Ерөөсөө нэмэлт юм хүчин чармаалт байхгүйгээр. Тэгээд одоо бол Унгарийн тэтгэлэг рүү аплай хийхэд одоо вебсайт бүх юм айгүй боловсронгуй болцсон. Бүх юм яаж байгаа харж болдог болсон. Тэр үед ерөөс тийм байгаагүй. Нэг ийм сонио ийм юуруу платформ руу ороод тэгээд нэг юм явуулсан явуулаагүй ч мэддэхгүй жоохон тийм болохсон байхгүй. Тэгээд тэрийгээ явуулчаа тэгээд нөхөр болохоор өөрийгөө Солонгос руу явах юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Тэгээд яг тэр үед нөгөө энтхийгт байхдаа нөгөө нэг найзтай болцсон. Монгол.
Тэгээ тэр маань болохоор юу явцсан байсан байхгүй солонгос явцсан байхгүй тэндээс шууд. Хөөе найз чи юу юм бэ? Эрэгтэй найз одоо үерхтэй найз юм уу? Зүгээр найз Тийм юм уу? үерхтэй найз тий. Энтгийг танилцсан юм уу? Тийм энтгийг танилцсан магистрт сурах гээд ирсэн байсан байхгүй. Аха. Тэгээд юу яагаад нөгөөдөг чинь болохоор одоо ирээд ер нь энтхийн амьдрал бүтэхгүй юм байна гэдэг нөгөө бакалавр төгсөд ирсэн хүн чинь бас арай нэг өөр нүдээр харддаг юм билгүй мэдгүй. Тэгээ явцсан. Тэгээд би чинь бас тэрний хараас явах гээд байгаа шүү дээ. Бас нэг хайр дурлал болсон чаавас. Тэгээд тэр чинь бас намайг нэг Монголд ажиллаж байхад бас ирсэн юм аа хөрх юм. Тэр чинь гэдэг айгүй холдуулж яриад байна. Нөгөөх рүүгээл явна гэж бодоод идэг чаавас. Тэгсэн чинь хараа ах Америкээс ирээд би тэд хөдөө нөгөө Отгон тэнгэрийн тахилгатай жил байсан. Тэгээд тахилганд явцсан. Бүр амар олон өдөр 24-5 хоног зугаалаа явцсан байсан баха. Тэгж жагаад бүр сүлжээ мүлжээ орохгүй газар байж жагаад нэг сүлжээ орохоор л нэг дуудлага хадгалахаар нэг юм залгачаад байсан над руу. Тэгээ баг хин юм болтоо молтоо гэж бодож жагаад тэгээ нэг өдөр яг сүлжээ орсон чи яг өөдөөс залгаж таарад. Тэгээ уцаа авсан чи хөөс чи мөн үү гэд тэгэхээр чи юм бэ гэд би өөдсөн заяа. Тэгсэн чинь би өөрөө ч мэдгүй тэгсэн чинь тэр Унгарийнхаа сургууль мургуулдаа тэнцэж мэдсээд бүр виз мэдсэндээ орохдоо тулцсан. Аха. Бүр 7 сарын сүүл болцсон байгаа байхгүй юу? Тэгээ би бүр юу бод санаж явсан нэрээ мэдэхгүй заяа. Яах гэдэг мах гэдэг гэсэн чинь за чи өстой ингээд уунгээ сонсч чи ямаг ингээд баг ингээд аль дээр хасчих боломж байсан. Би ингээд чиний бүхэл бүтэн амьдралыг шийдэх юмыг би ингээд яах вэ гэж бодоод чиний энэ юуг чинь цаанаас нь уг нь цаг маг тавьж өгсөн юм байна л та хэлчихсэн. Тэр чинь би ингээ хойшлуулаад хадгалаад байгаа хүн байна. Чи одоо маргааш ирж ямар сайхан. Харин тийм эрэгтэй хүн байсан. Би нэрэн ч мэдээгүй. Тэгээд чи одоо маргааш иргээд юу өстой уучлаарай ах. Би дахилгатай явж байна. Би яг тэгсэн. Би бүр ингээ сүлжээгөө би бүр завхны ийм суманд байна. Одоо ингээ би маргааш яагаад ч очиж чадахгүй. Би одоо гараад авахд би баг нөгөөдөр л очиж чадхаар байна. Ядж яхад гэрт дарханд нөгөө гадаад паспорт байгаа шүү дээ. Нисэж ямжихгүй. Тэгэл хэлсэн чи за чи нөгөөдөр ерөөс 8 цагт ирж чадахгүй бол ингээд бүх юм одоо ингээд хайсан гэж бодоорой гэд. Тэгээд би за гээл тэгэл тасалчаал гэрийнхэнд өө би баг Унгар явахаар болчих шиг боллоо. Одоо намайг ингээд ирэхгүй бол ингэсэн тэгсэн гэж сая ярьсан чинь би одоо ингээд шууд Улаанбаатарын юунд суулаа. Машинд суулаа гэсэн чинь. Одоо чамгүй бол одоо бид нар зугаалаад явах вэ гэд би чинь бас тэр эдигээ баян хөгжөөдөг байхгүй. Бөөндө гарыг гэд тэгээ бөөндө гэрээрээ аялаад цуцлаад бүр. Тэгээ шууд дархан гараад тарханлуу тавьхсаар агаад бүр хичнээн тавьгаад нөгөө 8 цагаас ирээрэй гэснийх нь нуурд оройн 1 8-9 үед очиж байгаа байхгүй 12 цаг. Тэгэл гэртээ очиод бүр патаар тэр хөдөө 20 эдэн хоног явцсан ямар царай зүстэй юм яхаа тэгээ. Очиод усанд ороод газ хөвлөх юмнуудаа хийвэлж аваад хавцсан тэгэл дахиад нөгөө шөнийн богонд сууж байгаа байхгүй. Тэгэл өглөө 8 цагаас очиж визэндээ орсон чинь 2-3 хоногт баг виз нь гарсан баха. Тэгээ яв гэд тэгээд би тэр дуудлага авснаас ерөөс 7 хоногийн дараа Унгарт ирсэн юмсан. Амар хурдан. Тэгээ намайг явна гэж нөгөө баг өөрөө ч баг мэдээгүй явчихсан юм чинь. Тэгээ тэр үед найзалжсэн найз залуу маань бас хэлж мэлээгүй тэр үедээ муудаж ирсэн билгүй. Тэгээд нэг 7 хоног холбоо бариагүй байх хооронд би бүр Унгарт ирээд тэгсэн чинь Болгарт найзалж исэн Мексик найз охин бас адилхан тэтгэлгээр хүрээд ирсэн мэт. Тэгээд нөгөөдөгтэйгээ уулзаад энэ Будапештэд зураг авахуулаад хийсэн чи залуу маань нэрэ чи хаана байгаа ингэ. Би Унгарт амьдрах гээд ирсэн байна. Ёстой sorry гэд. Ингээл зам бодъё. Нөгөө эдгээр тооцоод ч юм уу тий? Тийм. Бит хоёр ч юмр олон оронд амжиж бүр. Тэгээд яг уу тэгтээ бас нөгөө юу сэтгэл нь бас хэвээрээ чавс. Тэгэл ирээл би чинь энэ бүр хөвгчлээ. Тэгээ яг гинт хүрээд ирж байгаа мөнгө төгрөгч бэлтэж амжаагүй. Тэгээ нэг 200 евро аваад ирсэн байваа. Тэгээ нөгөө засгийн газрын тэтгэлгээр ирсэн сар болгонд тэтгэлэхтэй тэгээд дотор байр өнгөө сургалтын төлбөр өнгөөгээл бас өмнө явжсэн туршлагаас бол хамаагүй гэрэл хийгээтэй ирж байгаа юм чаа. За өстө нөгөө тэтгэлэг чинь байдгүй дээ. Үгүй. Эрэхтэй нэг сайн найз охинтой болцоо бас уцаар яриад идэг байсан. Ирэхээс өмнө тэгж жагаад гайгүй. Ирэхээс өмнө гэжтэй нэг 2-3 өдөр өмнө танилцж байгаа шүү дээ. Facebook дээр гэрээсээ юугаа групп дээрс би нэгэ олоод тэгээ ярьж байгаад нэг өдөр явах мавхаа мэдлцээд тэгээ ирчээд өөр нэг хүн амтан танихгүй нөгөө төгтөгөө найзлаад идэг.
Тэгээ бит хоёр нэг сургууль мөртлөө өөр дотор байранд хуваарлагдсан байхаар нь ярьж байгаад ямар ч гэсэн нэг дотор байр нэг өрөөнд орчлоо. За. Тэгээ манай хүн бас надтай нэлээд ойролцоо. Тэгээд бас Солонгос өссөн. Тэгээд би нөгөө Солонгос хэл сурах дуртай болохоор ингээд Солонгос яг ямар уу гэл амар тийм нөгөө өдрийн мөрөдл хийж асууж байгаа байхгүй юу? Daydreaming хийгээд тий. Нөгөөт чинь надад айгуу гоё ярьж өгөн Солонгос хэлээр айгуу юм зааж өгөн. Тэгээд бас нэг хүн амтнаас нэг мөнгө төгрөг гойдгоо нэг өөрийгөө болгочдөг нэг байхгүй манай тэр нэг. Тэгээд бит хоёр чи хоёлаа айл нь баг мөнгөтэй ирсэн. Би чи ирээл ерөөсөө Солонгос явна гэл өссөн. Ирснийхаа маргааш өдрөөс интернет ороод би ерөөсөө ажил хийж байгаа. Шууд Солонгос явах гэдэг. Залуу руу гоё. Тий. Йоо, онгоцны билет олъё одоо мөнгө төгрөг олжлаа ерөөсөө яаж хийж байгаа л явна гэл. Тэгээд манай засгийн газрын тэтгэлгийн мөнгө чи одоогоороо 100 евро заяа. Тэр үед яг ханш гайг байх нэг 160 евро болдог гэсэн юм. Тийм жоохон мөнгөө ингээд бүгднгийн өдөрт нэг дахиад нэмүч итэн мэднэ гээд сараар нь хуваац ерөөс өхрийн мах заах байхгүй заяа. Тэгээд будаа гэдэг хэдэн удаа 5 удаа хуваагаад хоол хийн мэн гээд бүх юма гарам төмсмлөө бүх юм ширхэг мэрхэгтэй. За хайрлаа юм да. 100 хэдэн 150 60 евроноос бүр мөнгө илүү гаргаад цуглуулад идэгсэн шүү дээ амир заяа. Гэхдээ яг тэрэн сүулт тэр мөнгө ч орж ирснийхэн дараа нь болж байгаа. Тэгээд 200 еврогоо ирээд тэгээ нөгөө шинэ газар ирсэн юмчтай тэр 200 евро дуусгах шиг ямарх юм хаа энэ тийм. Тэгэл ерөөсө хөдлүүлгөөс зогсвол зоос нэг төмпөн шандаг манагаа авч идэл тэгээд ороод тусц. Тэгээд сүүлийн нэг хэдхэн төгрөг үлдсэн нөгөө найз охинтойгоо хоёул нөгөөд ирсэн. Хоёулаа нөгөө нарийн баавны газраас нөгөө том хилийн талах байдаг шүү дээ. Мангар том. Тийм. Мангар том талах аваад шпар гэдэг дэлгүүр өгдөн шүү дээ. Тийм. Шпарын нөгөө S-бачт гэдэг нөгөө хамгийн хямдхан багцынхан нөгөө шоколадны крем нэг том саваар нь зардаг амар том саваар. Тэрнээс авсан заа ерөөсө шоколадны крем талахтай идэл амьдраад идэв цаа. Тэгээд манай найз охин бүр сая өчтөр ярьсан байхгүй би одоо ингэж ариунда заяа хоёртой ярихтаа энийг ярьж болох уу гэсэн чи ярээрээ би тэрнээс чи амар хордлого аваад тэрнээс хойш дахиж ерөөсөө шоколадны крэмтэй талах хөөхөд. бүр тэгтлээ. Тэгээ 8 сарын сүүлээр ирсэн хүмүүс 9 сард тэтгэлэг байхгүй 10 сард байхгүй 11 сард бүр амар хүлээжсэн байхгүй. 11 сарын бүр 20 доор 3 сарын тэтгэлэг орж ирж яг баяжсан л да. Гэхдээ бол тэр болтол яг би 10 сарын сүүлээр нь ажил олсон сар гараа хийж байгаа. Орой болгон бүр ажилтаа юм шиг байна. Тэгээд яг 11 сарын сүүлээр хоёлаа стипендтэй авчаа Tesco орж байгаа. Тэгээд Tesco ороод 5 хил авьяас авсан гэж боддоо. Тэгээд нөгөө хуурцаа авьяас жимстэй тэгээд зүгээр нөгөө дангаараа зартыг нь аваад данг хуурч морцсон гоёг авах юм бол ороод усч штэ тэр чинь бүгднийг нь хойлоод ингээ жоохон жимстэй жоохон хуурцсан жоохон сул ингээ хойлж иддэг. Бараг өвлийн идшээ гэдэг юм аа. Тэгээд юу яаж хагаад тэгээд тухайн үедээ яг нөгөө нэг Солонгос руу явах чинь аялын визний хураамж байхгүй болцсон айгуу гоё. Тэгээ одоо яхаа тэр үед чинь манай энэ Унгарт бас монголчууд айгуу ховор одоо байгаагаас бол хамаагүй цөөхөн байсан байхгүй. Тэгээд виз гаралт айгуу сайн би бүр визээ өгөөл 2-3 хоног ирж визээ аваарай гэж залгачдаг байсан. 2-3 удаа байсан чинь. Очоод би бас тэр үед байсан тэр найз залууга бас өрөвдийн хөрх юмтан бас надаас тийм олон ах биш жоох ах. Тэгээд өөрөө оюутан тэгээд амар хүнд ажил хийдэг. Дээр сургалтын төлбөрөө төлнө тэр чинь бас амар биш те Солонгост хүнд ажил хийгээд тэг хичээлдээ явна хажуугаар нь. Тэг өөр хэмт намайг хэцүү байгаа гэд миний онгоцны билетний мөнгийг өгчээсэн ширцэлвэл. Би яг тэр үедээ нөгөө нэг Солонгост хүмүүс алдаг мөнгө хийдгэл гээд яг айхтар тэгж бодоогүй ч гэсэн ер нь бол мөнгөтэй байгаа гэж бодсон ч гэсэн бас тийм хүнд ажил хийж надад мөнгө өгч ийн гэж сүүлд нь би бүр өөрөө бүр саяхан бодоод амар хөөрхөн юм хайр хүрээд үргэлж тэгэл бас хайртай л хүн байгаад байгаа шүү дээ чамаас тий. Тэгээд Солонгост очсон. Тэгээд нөгөөх маань одоо уг нь бас надтай уулзах гал уг нь аваачиж байгаа шүү дээ тэр онгоцны билетийн төлөөд. Тэгээд нөгөө ажиллаа хийн, сургуульдаа явна, бүх юмаа хийхгүй бол нөгөө бас амьдрал зогсон шүү дээ тийм ч. Тэгээд өдөржингөө яваад нэг өөрөө түрээсэлсэн байсан. Тэндээ байгаад тэгээд нэг одоо гар утсанд интернет байхгүй, метроны буудлын явж интернет орно. Тэгээд би азар нөгөө Монголд байхдаа нэг 2 сайн Солонгос найзтайсэн. Нөгөө 2 маань Инчонд байдаг. Тэр 2 намайг бас ирж хөөрхөн зугаацуулна хаяа. Тэгэл ер нь л нэг хийцгүй болоод ишүү. Тэгээд
манай нөгөө тэр амьдарчсэн өөрөө метроны бодлын амираар хаяа метроны интернет ороод ирдэг байсан байхгүй юу? Хаяа нэг ороод ирсэн байхаагаар ингээл нэг ашиглаад тэгээд солонгостойгоо тэр гадаад хүмүүсийн групп дээр ингээ сайн дурын ажил хийх гэсэн юм аа гэд пост бичсэн байсан чинь доор нь ерөн солонгост тийм юм боломж айгүй бага байдаг. Гэхдээ энийг шалгаад үзээрэй гэд нэг хүн үлдээсэн. Ихэнх нь л ерөн байдгүй гэсэн байхгүй. Тэгээ ороод үзсэн чинь нэг 10 хэдэн юуны лист байна. Газрын. Тэгэл бүгднгийнх нь сайт руу орсон чи бүгдээрээ солонгосоор. Тэгээд би яг нэг үсэг үг үзээд исэн ч гэсэн бас нэг вебсайтаас үзчихэр бас арай биш байгаа шүү дээ. Тэгээд нэг аваа нэг англиар нэг тал хагас хугас байхаар нь нөгөөтг нь олоод залгаад ирсэн чинь дараа 7 хоногт холбоо барья гэд. Тэгээ дараа 7 хоногт нь холбоо барьсан чинь чи ирээд уулзаж чадах уу? Сөүлийн их сургуулийн метроны буудлын 1-р гарцсан дээр хүрээд иргээд. Тэгээд би яг хэлсэн цагт нь яваад очив. Угаас би өдрөөрөө хийх юмгүй байгаа юм чинь. Тэгээ яваад очисон чинь би жоох охин гэж утсан байхгүй айгүй шинхэн хоолойтой хүн байсан. Тэгсэн чинь бүр манай ээжийн үеийн ихч буугаад ирдэг. Тэгээд яг тэр 1-р гарцсан дээр нь Starbucks гэдэг оруулаад тэгээ чи яагаад ингэж сайн дурын ажил хийх гээд байгаа юм бэ? Яагаад гэвэл одоо надад бол сайн дурын ажилчид хэрэгтэй байгаа ч гэсэндээ одоо хэнийг ч хамаагүй ингээд шууд ажиллуулж болтгүй гэдэг угаасаа тэгэн л дээ. Нөгөө тийм хүүхдтэй холбоотой ажил юм чинь. Тэгэл би одоо ингээд өнгөрч сурдаг ингээд ирсэн байгаа. Одоо ингээд өдөржингөө хийх юмгүй болохоор ингэж байгаа маа гэсэн чинь цалин мөнгөгүй штэ чам зүгээр юм уу гэх. Тэгэхээр зүгээр би одоо ингээд бас солонгос хэл сурмаар байсан юм чинь. Тэгээд солонгос хүүхдүүдтэй байна гэвэл бүр гоё юм гэд. Тэгээд заа гэд зөвшөөрөөд. Тэгээд Сөүлийн их сургуулиас дээшээ нэг автобусаар 3-4 буудлын явдаг нэг газар. Хүүхдийн өдөр өнжүүлэх одоо амжиргааны төвшнөөс доогуур айлын хүүхдүүдийн өдөр өнжүүлэх газар. Тэгээ ер нь л тэгэл хагас үнчин бүтэн үнчин тэгэл өвөө эмээтэйгээ амьдардаг жоохон хэцүү л айлын хүүхдүүдэд математик англи хэл заадаг байсан байхгүй. Тэгээд нэг сар гараа ажиллаад тэгээд явахч нэлээд төхөөд байж илаа. Тэгээд нөгөө ихч маань намайг чи айл нэг өдөр зав гаргаж чадах уу гэд чадна гэд тэр ихч маань өөрөө Босны их сургуульд төгссөн. Аюулгүй англиар ярьдаг ихчсэн солонгос ихч. Тэгээд тэгвэл би чамайг ингээд саунд урьж авч орох гэсэн юм аа. Одоо бид нар энэ дотны хүнтэйгээ хамт саунд ордгоо. Тэгээ чи одоо ингээд зүгээр гэвэл бид нар бүгдээрээ шалтаа ортын шүү гэж тайлбарлаж өгч байгаа шүү дээ гүрхүү. Тэгээ за тэгээд тэгэл очсон чинь зүгээр л чармаа шалтаа гэх гээд. Тэр нь амар чухал биш л дээ. Тэр ихч маань хөрхий нэг хөхөн байхгүй. Бүр залуу байхдаа хөхний хор тавдар тусч исэн гээд нэг хөхөн байхгүй. Тэгээд надтай адилхан нэг охинтой гинэ яг цацуу. Тэгээ охин нь болохоор юунд Чикагод сурдаг. Тэгээд миний ажлын юмд ингэж сайн тусалдгүй ч гэсэндээ яг уу дотн сайхан байдаг. Тэгээд чи ингээд миний охинтой юм чацуу байж ч ингээд чамд мөнгө өгөхгүй гэдэг хахад хамаагүй гэд ингээд ажилласанд чинь би ингээд амар юу яасан. Гоё байсан болохоор ингээд чамд ингээд баг ингээд илүү мэдхийг хүсээд өнөөдөр ингээд уулзж байгаа ингээд. Тэгээд Монгол руу бас хөрөнгө оруулдаг. Нөхөр нь бас Монголд нэлээд хэдэн зуун мод тарьж өгсөн тийм сайхан буянтай хүмүүстэй тааралдаад. Тэгээд саунд ороод тэгээ дараа нь манай гэрээр хальт ороод юм авчаад чамайг хүргэж өгье гэд. Тэгээд тэр ихч маань амар баян. Жолоочтой. Тэгээд нөгөө одуудын нөгөө том микрээр явдаг. Тэгээд гэрлүүн орё гэсэн чинь нөгөө Канамын бүр амар өндөр байшин донд ороод гэрлүүн орсон чинь яг л нөгөө кинон дээр гардаг шиг нөгөө цацаг мацагтай тийм хормогч зүтсэн хэрэг үйлчлэгчтэй амар том хоум театртай 2-3 пүүдэл нохоотой. Би бүр нэрээ яг тэр солонгос баян айлын кинонд орсон юм шиг яг тэгэхэд санагдсан нэрээ. Нөгөө үнжийг нөгөө хатм ээж аавынд очсон юм шиг. Тэгснэ яа мөнгө өгөхгүй гэдээс юм бол тийм баян байж. Угаасаа өгдөггүй юм байлээ солонгос сайн дурын ажилчингуудтай. Тэгээд намайг харин бүр сүулт нь хүргэж өгөөд тэгээд буулгахтаа надаа харин тогтоо өгсөн. Тэгээд би яг баг мөнгө байх гэж бодсон л доо. Гэхдээ яг бас нөгөө мэдчилгээ энтерч байж болно шүү дээ ер нь бол. Тэгээ аваа болсон чи надад айгүй хүн өгсөн байсан. Тэгээ би чинь бүр хоос явсан хүн чи юу вэ? Тэгээл нөгөө мяндуу хүн биш дээ. Заяа солонгос явсан гэж байгаа л үү чи. Мяндууны хямдрал ухаал зүгээр бөө баяр боллоо л тэгээл. Тэгээд явж байгаад тэгээд юунд ирээд Унгартаа ирээд 2 дугаар семестрээ эхлүүлээд. Тэгээ 2 дугаар семестртээ сурч дуусчаад 5 сарын дундуур дахиад солонгос явсан. Тэгээ дахиад солонгос явахдаа нөгөө найз залуутайгаа ер нь жоохон эвгүүтцсэн юм аа. Тэгтээ бас тэр чинь бас нөгөө нэг юу гэдэг вүлээ. Тэрхий хайрлаад бүр нөгөө нэг хайрандаа бүр шатаад баг нөгөө миний хайр миний амин түрхтээ хооч. Тэгээ тоо бэт үстэй. Тэгээд тэр шиг юм болоод би чинь бүр ингээл бүр холбоо ярьж марих байх юм бол бүр бөө юм бол яаж яах нэг сар 2 сар хамт ийцэн үнсэн зүгээр бүр нэрэлт баг амьд хүрх гээд байгаа шүү дээ.
Тэгээ очиж явах эвгүй болчихсон. Тэгээ манай нөгөө нэг бүр багын найз маань солонгос хойд автаа байдаг байсан. Одоо ч гэсэн байгаа л да. Тэгээд тэр охин маань хоёлаа ер нь явж цагийн ажил хийя гэд би ч нөгөө баригчин гэд нөгөө $800 траматай хүн зүгтлээ. Зүгээрээ өрөөсөө тийм юм байдгүй явъя гэд. Тэ чи олцсон юм гэсэн олцсон гэд. Тэгээ юу юм гэсэн чинь би ч өөрөө мэдэхгүй байна хоёлаа хамт явж чи надтай хамт явчих би яагаад юм гэхээр би ч бас мөнгөний сургаар тэгээ явж байгаа шүү дээ. Тэгээ яваад очисон чинь одоо л шуудангийн газар ахгүй юу? Энд тэндээс ирсэн хүргэлт юунуудыг ингээл жижигэн пакетнуудыг ингээд одоо энэ zip code-нууд нэт штэ. Zip code-оор нь ялгадаг одоо ийм том конвейерн дээр гүйж байгаа ачаануудыг одоо би 230 гэсэн тоо авах юм бол конвейерн дээр гүйж байгаа айгүй олон бараанд дундаас 230-тайг нь л түүх байхгүй юу? За. Тэгэл тэр чин жижигэн захиач байж болно, нэг шуудад хөмсч байж болно заяа. Том жижиг. Тэгээ конвейерн дээр хөл мөлөө зогсоор агаад хөөхнээс болсон бүр. Тэгээд яг тэр зунаа бас сайхан мөнгө хийгээд ээжтэй алтан гинж авч өгч анх удаа том болсноо мэдэрч байлаа гэж. Тэгээд хөөхөн мөнгө зөн хийгээд ёо нөгөө найз залуу малуу чичгээр арбайтыг өөр гашрааж байгаа юм. Тэ уулцсан юм уу? Тэ уулцсан биз тий? Уулцсан. Тэгээд манай тэр залуугийн маань гэрт нь бас нөгөө ажил явдал гараад хөөрхийн амтан тэгээд юу яатсан. Монгол явцсан. Тэгээд сайн албаа ирж таагүй. Тэгээд мэдээж дөө хүнд хэцүү юм тохиолчод ахч би одоо хизээрх ингэдэж чадахгүй бас. Тэгингээ миний одоо хичээл ном орох цаг болчихж байгаа юм чаа. Тэгээд сайн уулзч чадаагүй явцсан байхгүй юу? Тэгээ салцсан юм хоёр. Тэгээд бас яг салаагүй. За бараг салцсан ч юм уу да гэж. Яг хизээ салсан хизээ яг таслах хизээ салсан нэрснээ бас мэдэхгүй заяа. Тэгээ би ямар ч гэсэн Монгол яваад өгсөн. Тэгтэл их л гонигтэй л би Монгол явжсэн аюу сандгийн уулзч чадаагүй. Тэгээ тэрэн донд чинь би бас нэг найзындаа амьдэрсэн байхгүй. Найзынхаа нөхөртэйгөө найзтайгаа. Тэгээ гурлаа амьдарч агаад тэгээд нөгөө ид чинь бас тийм дудаанаараа байгаа болохоор бөөндөө тэдний найз зүйзэттэй гараад энэ бас нэг жоохон хөвгчлээ юм байхгүй. Гараад караоке дэж ирсэн. Тэгээ ууцсан. Тэгтээ 2 илүү 3 удаа шавдсан байхгүй. Ерөөс таймтай тэгтлээ өдөр шөнөгөө уугаад байх угаасаа зав байдгүй байхгүй солонгос байхаар. Тэгээ ихний гаралтан дээрээ болохоор Itaewon гэд шоуны гудамж байдаг. Itaewon-д нэг Монгол баар байдаг байхгүй юу? Яг нэг доошоо ордог. Би нэрийг санахгүй ямар one club one юу ч үлээ. За тэр нь ч яах вэ? Тэгээд орсон чинь нэг Монгол залуу ирээд намайг хүзөөдөж аваад танилцъя гэхээр үгүй гэсэн чинь миний карманд байсан утас уруулын бод хоёрыг аваа явцсан байдیں۔ Амар гараа. Тэг би бүр явангуут л мэдсэн заяа. Юм алдцснаа. Тэг би араас нь хөөгөд байрч авч чадаагүй баарын дотор амар их хүнтэй. Тэг би уцсгүй болцсон. Тэгээд Монгол таван ороод нэг 20,000 won money илүү нэг юм нугасны иргэдэг нэг баг багт эцээс утаснууд идэв штий. Интернет юу ч аахгүй. Тийм нэг утас авсан. Тэгээд тэр утасаа барьчаад тэр шуудангийнхаа ажилдаа явж байгаа 2 дахь шавуудалтандаа явдаг байхгүй нөгөө хоёр найзтайгаа. Найзуудтай. Тэг 2 дахь шавуудалтандаа явсан чинь манай хоёр нэг нь гарч яваад тамхи татах жилөө би араас нь гарч явсан чинь төөрөөд найзыгаа ч олохгүй буцаад нөгөө каракагаа ч олохгүй тэгээд нөгөө нэг аимшиг нугастай уцтайгаа интернет ч орж болохгүй ядж хахад цэнийг нь дуусчдаг байхгүй юу. Тэгээ би бүр SIM карта гаргаж ирээ барьцсан заяа. Тэгээ годмонд явж байгаа хүнээс нэг амар эвдэрхий солонгос хэлээрээ надаа ингээ утсаа хэрэглүүлж төхөө би энэ SIM карта хийгээ ирчээгээд тэгсэн чинь намайг бүр ойлгохоор энэ арга галзуу юм шүү. Тэгээ би бүр яад юм блэ гэж годмонд суучсан чи харин нэг миний үеийн нэг солонгос охин банд хоёр ирсэн надаа 20,000 won хүчээ яваад өгдөө. Тэгээ би яаж аа гэд вэ мэ гэдгсэн аахгүй. Яг. Тэгсэн чинь хөөрхөн амтнд тэгээд юу гэрлүүгээ таксидад яв гэж хэлснээр амар сандаг байхгүй юу. Тэгээ би үнэхээр тэр мөнгөөр нь таксид явсан. Яаж ч би одоо тэгээ яага мөнгө зөнгөхгүйсэн мэдгүй. Уг нь тэр зун чи айгүй мөнгө төгрөхтэй л байсан. Тэгээ би ингээд нөгөө мөнгө бас өдөр алга нөгөө нэг элдан гэж ярьдэн штэ нөгөө цалингаа хураачдаг гэсэн байхгүй юу зөнгөндөө явчихад. Одоо бодвол тэр өдрийнхөө баажтыг дуусгачаал чороо явчихсан мэлгүй тий. Тэгээ явж байгаа. Тэгээ буцаад өнгөртөө ирвэ. Тэгээ өнгөртөө ирээ сайхан юм ордог гэсэн. Сайхан юм орно. Бүүн хайр дурлал яах гээд байгаа. Тэгээ бас хажуугаар нөгөө амьдралын утга учир айгүй хайш тиймэр ажил авдаг тий. Ажлын хажуугаар үдчих айгүй чухал ажил юм билээ шүү дээ. Тийм.
Тэгэл нөгөө саяхан нэг хүн асуусан. Тэгээ яаж болсон гэд нөгөө амьдрал утга учиргүй гэдгийнх нь утга учрыг ойлгол байлсан шүү дээ гэд. Тэгээд 3 дахь удаага солонгос явсан. Дахиад. Тэгтээ бол за одоо ер нь бол ингээд одоо хайр дурлаа авар ээлгээд бодож байгаа шүү дээ чамаастаа. Тэгээд нөгөө ах маань нөгөө Америкт байгаад байгаа. Агаагаасаа мөнгө зээлээд. Тэгээ нөгөө нэг найз залуутайгаа уулзсан байран гэж бодоод тэр үед маань нөгөөх маань бас хөөрхөн хувийн бизнес энтер эхлүүлчихсэн солонгостой. Ер нь 7 сайтай л да. Тэгээд нөгөө төрсөн өдөр нь болчихлоо. Юу болчихлоо? Нэг юм болчихсон юм аа. Ямар ч исэн бөөндөө тэр шинээс ажлынхын газар нь очигээд нөгөө найз майзуудтай яриад очисон чинь нэр өөр хүнтэй болцсон байсан байхгүй юу? Тийм тэгэл бөөндөө гараад бүр тэр өөр хүмүүнтэй хамт бүр бильярд тоглоо яваад шүү дээ. Тэгэл би чинь шархалсан зүрхийн барайл өнгөртөө ирсэн дээ аа. Тэгээд өнгөрт ирсэн. Тэгээд тэр үед хэцүүс одоо тэгээд эмчээ юм тийм юм бодоод ижих завгүй одоо марцсан. Одоо л яриад санаж штэ ямар тийм хэцүү санагдчихсан. Дараа нь байжгаад Америк явсан. Эндээ бас сургуультай яваад байгаад байгаа. Тэгээд Америк явах чинь 2019 он гарчиж байгаа байхгүй. Тэр чинь 17 оны сүүлээр хамгийн сүүлд солонгос яваад ирчихэж байгаа. Тэгээд 19 он гараад Америк яваад Америкт очиод ах дээрээ очиж байгаа юм чи. Бас л тасуулаад явж байгаа хөрхөө. Тэгээд очиод би ч нөгөө солонгост ажиллаад амар нөгөө нэг өдрөөр мөнгө хэмжигддэг байхгүй солонгост ер нь сул өдөр гарчлаа гээл тэгэхээр л ер нь мөнгө алдчихж байгаа гэж тийм сэтгэхүйнд бүр орсон байгаа байхгүй өөрөө ч мэдгүй. Тэгэл очичоод бүр нэг амар нэг учиргүй ажил хийх гээд ирсэн юм шиг яа дими өдөр алдаад байна малтаад байна гэж ингээл манай агаа бүр ч юу яриад байгаа гэд тэгсээр хагаад нэг би ерөөсөө энэ ажилд явна мавна гэд нэг айл нүүлгэх ажил явсан юм. Очсон чи бас нэг баахан над шиг нэг дөнгөж ирсэн 5 хүн нийлүүлээд нэг агуулгах дээрээс нэг ачааны машин шиг юм суулгаад нөгөө нэг машин бүр хэцүү одоо тэр одоо бараг тэр тээврийн үзлэг мүзлэгтээ яаж тэнцсэн хэмээр байсан. Тэгээд тэрэн суулгаад бүр хаа байсан өөр хот руу өөр муж руу явуулаад нэг айл нүүлгэн. Тэгээд тэр нэг хар айл нүүлгэж байгаа. За яг ажил мэжлэн чах угаасаа тэгэл айл руу ороод бүхэл юм савлаалгаар штэ. Тэгээ өдөржингөө юм болж байгаад буцаад явах болсон чинь гэртээ нилээ ойртож ирээд машиныхын бензин улаан хурдны зам дээр бензин дуус унтарчвал яах вэ? Яана. Тэгээ машин насахгүй. Тэгээд миний утасны цэнийг дууссан павер банк авч явсан. Павер банк нь бас цэнийг дууссан. Тэгээ би агаагийнхаа дугаар муугаар юу ч мэдэхгүй. Тэгээ бүр шөнө 12 өнгөрчөөд идэг. Тэгээд яг утасны цэнийг дуусхаа өмнө манай ах над руу чичээд баг ямар дампуу юмнуудтайгаа нийлээ явцیں۔ Өөрөө явна гэсрээ гал явсан гэдэг юм яриад өглөөдсөн. Тэгээд тэгсэн чинь хамгийн амар нь заяо. Тэгээ амар өргөн 5 игнэтэй нэг урсгалдаа 5 игнэтэй тийм том хурдны зам байгаа штэ. Нөгөө урсгалдаа 5 гээд 10 урсгал гэсэн үг. Тийм том хурдны зам амар хурдтай явж байгаа машины дундуур гүүж гарсан гэж боддоо. Бараг нэг азаа үзээд байгаа байж. Тэгээд би бүр бас л саяхан бодож байгаа байхгүй. Тэр үедээ тэгэл одоо замын нөгөө талд нэг машин авах гээд ирсэн байгаа байхгүй нэг монгол хүн. Тэр нь л гүйж гарах гэдэг тэр одоо тэр цаагаар гарцаар тойрол ирнэ үсттэй тийм 4-5 хүний амийг тэгж юуждэг одоо эрсдүүлээд байгаа л гэсэн үг шүү дээ. Тийм амир замаар гүйж гараад тэгээд арайч зам амар гүйж гарснаа ч бас ахтай хэлээгүй маа. Сүүлд нь хэлсэн чи өстой нэг ямар юмнуудаа олоо явчихтiin гээд тэгээ яг хөө тэндээ нэг өдөр ажиллаад наа чи ёстой бүтэхгүй чи бойлж үзье балаа юм байдгүй ингээд тэгээ тэндээсээ нэг юм болоо тэгээд нэг цалин байлгаас авч чадахгүй нэг бөө юм болчих авсан нэг $100. Тэгээд нэг 4 сар болох гэж бүр юм үзвэ. Хийн цэвэрлэхний газар орсон. Одоо Өнгөрт хичээлдээ яваалгаа мөртлөө ингээл дундуур нь бахаг өөр улс очиод ажил хийгээд ам биш үү? Өнгөрт чи хичээлээ шахаад үзээд шалгалт одоо ингээ 3 зэрэг авдаг. 3 ээлжээр авдаг байхгүй юу? Хамгийн эхний ээлжиндээ өгөө бүх юмаа паслчих юм бол ер нь 5 сарын дунд нэлээд 5 сарын 10 дараа бүх юмаа дуусчдаг байхгүй юу? За. Тэгэл ер нь 9 сарын 20 хүртэл чөлөөтэй гэсэн үг. Тэгэхээр айгүй боломжтой ер нь тэгээ нөгөө нэг семинараар дүн гаргадаг хичээлүүд гэж байдаг байхгүй юу? Багш нарын шууд ингээд дүн санал болгоод тэрийг оюутнууд нь зөвшөөрөө явуулдаг. Оюу зүгээр. Харин тий. Тэгээ дүнгээ сайн цуглуулчвал ер нь бол 5 сарын ихээрээ ч дуусчихна хичээл. За. Хийх юм аа сайн хийгээ явж байгаа. Би тэгтээ бас тийм ээ. Хичээл намайг гайгүй юу байдаг гэсэн. Анхаардаг гэсэн болохоор дүн бас асуудалгүй гайгүй. Тэгээ очиод хуурай цэвэрлэхний хийн цэвэрлэхний газар очиод амар халуун.
тэр 6-7 сарын амар халуун чинь бүр тэрнээс халуун газар ажиллаж ийн гэж боддоо зүгээр урсаал энэ заяа. Синс байгаа ерөөсөө юу яахгүй. Ажиллахгүй тэр нь юу. Үлээхгүй халуунаар үлээгээд байгаа баг синсээ унтраач бол амар гэдэг шиг. Тэгээд толб болгон дээр ер нь $1 чаржилдаг гэсэн байхгүй юу? $1 нэмж авдаг. Тэгээд намайг тэр эзэн заасан. Энд одоо ийм одоо нэг үйлчлүүлэгчээс хувцас авахта энэ одоо ингээд 10 толб байгаа болохоор толб болгон дээр нэг $10 нэмнэ бүдэг толбон дээр хагас $1 нэмнэ гэж заасан юм. Тэгэл заамаа гэл дараачийн үйлчлүүлэгч орж ирэхээр чи аваарай гэл тэгэл мэдгүй одоо миний буруу ч юм уу тэр одоо жоохон харьцангуй ойлголт байгаа байхгүй юу? Харин тий. Миний нүдэнд болохоор өмнөх пижактай л адилхан нэг хідэн толботой юм харагдаад харин тэр $1 чаржлаадсэн чинь дугаа зогсоол авцсан тэр пижакийг. Тэгэл хүн гараал явсан чи өстө юм харддаг юм уу сохор юм уу гэд амар дайраад нөгөө ямаа өнгөртэй. Тэгээд чи дөнгөж саяын өмнөх пижакийг ингэж авсан чи би яг дуурайлгаад авсан гэсэн чи 2 пижакаа гаргаж ирээд энэ шал өөр юм байна гэд миний нүдэн стил адилхан хിവэрэл байсан байхгүй юу. Тэгээд чи харддаг юм уу мартдаг юм уу гэсэн чи өстө чи ажиллах хэрэггүй аялын виз эргэжчихэд энд юу яаж ин маач ин муу цагаач магаач гэд мангар юм чи өөрөө жинхэнэ бүр классик цагаач юм бийжиж. Тэгээд цолонгос байгаа шүү дээ тэр чинь. Тэгээд чи намайг ингэж дуутахгүй гэсэн чи би чамайг цагдаа дуудаж өгнө мөгнө гэд. Тэгээд тэр үед чинь бас нөгөөхнөөс арай дээр нөгөө утас арай холбоо сүлбээ сайтай агаар энэ намайг энэ цагдаа дуудаж өгнө гэдэг наа гэж битсэн чинь наадмаас солонгос чи юугаа чаддیں۔ Тэг гэж ил хам цагдаа руугаа явъя гэж хэлээ. Яа. Тэгээд тэгэхээр би тэр чинь яхаа ажиллаад нэг 3-4 хонцсон байсан бас. Тэгээ нэг $300-400 өгөн цугларчаад байгаа байхгүй юу. Хэлсэн чинь өстой чамд юу ч өгөхгүй зайл гэж зайлмэл гэд намайг бүр нөгөө солонгосоор нөгөө нэг бүр амар зайл гэж өгөөд нь штэ. Намайг жоохон солонгосоор ярьдгийг мэддэг болохоор тэгээд орилоод идэм балаа юм чаа. Тэгээ би агаа намайг юусоо бити аа гэд юу яасан болохоор би юусоо айхгүйсэн байхгүй угаасаа агаадаа л ингээл бүхэл юмар итгэж байгаа юм чаа. Тэгсэн чинь чам мөнгө өгөхгүй гэхээр бити солиор тэгвэл би харин чамайг жинхэнэ цагдаа дуудаж өгнө гэж хэлэр гисэн байхгүй юу. Тэгээд юу би хууль бусаар ажилласан биш бүр хууль бус хүн ажиллуулчаа дээрэн залингийн өгөхгүй бол бүр амар асуудалд орох юм байна л та. Тэгээд хэлсэн чинь ямар ч гэсэн тохирсоор агаад ер нь цалин мөнгөний 80% нь авахар болсон баха. Манай ах тэр үед бас нэг Виноны компани ажилтдаг яг гадар ажилтаа явж ш таарад. Тэгээ намайг ирээд авъя гэд автобусны буудлын дээр зогсчихъя гэд. Тэг би бүр амар халуун өдөр заяа бүр угаасаа бүр хүс басанда баригдана гэдг нь бүр яг болцсон. Тэгээд нөгөөх газраас чинь гараад арайс ирүүцээд бүр наран чарагдаа сууж байгаа шүү дээ. Энэ сүүдэр мүдэрч байхгүй. Тэгээ яг сүүдрлээ зогсохоор нөгөө нэг ийм зөвлөгөөнийхөө үдэн дээр зогсчих гээд болдгоо. Тэгээ нэг автобусны буудлын ядж шилэн юм аа. Тэгээд нэг харууд л автобусанд суухын тэр янз бүрийн харууд ирээл юм яриад. Тэгээд нэг цаг гар өнгөлөж хагаад агаатайгаа хамт суугаад тэгээ хараа за одоо чамааг яах вэ гэл нэг тэгэл нэг асуудал үүсэж байгаа шүү дээ. Хоёр ажил фейлчээ бүр тэр чинь. Тэгээд ярьж байгаад нэг Монгол найз нь таньдаг хүн юуны сэндвичний дээлитэй гээд тэнд ажиллах уу гээд. Тэгээд тэнд ажиллая гээд тэгээд очисон чинь нэг айгүй сайхан сэтгэлтэй их чах хоёр намайг аваад өө за чи өстө чадах байхаа махаа гээд. Тэгээд бас нэг ажилтдаг Монгол хичээсэн. Тэр ихч маань бүр хөөрхөн байсан амар хөөрхөн намайг бүр амар хайрладаг. Тэгээд тэндээ хөөрхөн ажиллаа сураад нилээ ажиллаа. Нэг сараар баг ажилласан баха. Нэгтэл нь болохоор сэндвичний газар, нөгөө булангаараа ирэхээр болохоор нэг сушины газар байсан. Бас монголчууд их ажилтдаг. Тэнд ажиллаад байж итэл нөгөө нэг сэндвичний газар 2-оос 2 өнгөрөөгөөд ер нь хаадаг байсан. Тэгээд тэр нэг залуу өдөр болго ирээд сэндвич авдаг. Гадаад залуу. Тий, гадаад залуу байсан. Тэгээд ер нь ингээд би тэгтээ ер нь жоохон юм цагаануудаас жоохон айдаг байхгүй юу? Ер нь мэдхгүй. Ер нь тэгтээ ер нь л хүчтэй ч гэсэн. Ялангуяа Америкийн их чинь тэгээд ер нь угаасаа өөрөө нөгөө Америкээс жоохон тийм буруу мэдээлэлтэй хүн чинь. Өдөр болгон сэндвич аваад тэгээ би нөгөө нэг 2-3 өдөр сэндвичэн дээр гараад нэг 2-3 өдөр нөгөө сушин дээр гараад сушин ядж яхад яг 2-4 хооронд өдрийн цайны цаг нь ороод амарчдаг байсан байхгүй. Тэгээ тэр маань яг нөгөө голын ирэг дээр байсан болохоор гол дээр очиод бид нөгөө нэг сушиныхаа монголчуудтайгаа хамт тараг мараг уугаал сүүдэр мүдэр твтэд өнгөрөөдөг байсан. 100 байсан юм чи. Сушины амралт болоод гараад ирэх юм бол нөгөөдөг чи ажиллаа онгойлох гээд байж гин. Сэндвичэн дээрээ гарах юм бол сэндвич аваад заавал таардаг. Тэгж жаад яаж иж байгаа чи миний дугаар могоорыг олоод авцсан. Тэгээд ганц нэг мессеж бичсэн. Би бол тэгтээ үнэхээр найр тавьж юусэн мессеж бичээгүй байхгүй юу. Яг тэр байна энэ байна би чамаа сэндвич авдаг инээ тэрэ гэхээр наа заамаа гэд. Тэгээд сушиныхаа завсарлаанаар таарахаар арай нэг сайн уу мэн үү гэдэг болчихж байгаа шүү дээ. Нэг очиргүй юм яриад тахгүй. Тэгээд чи манай баарнд ирээрээ л гуугаад идвэсэн.
За. Тэгээд би за тэгж байгаа боломжтой болохоор очно гэж жоохон дипломат зан гаргаад угаасаа хамаагүй дундаа орж угаасаа чадахгүй тэгээд би чинь бас ер нь бас жоохон кринжлээд байгаа юм чинь. Тэгээд явах төгсөн байхгүй нэлээ явах төгөөд сэндвичний ажилласаа гараад сушинээсээ 1-2 өдөр үлдсэн баха. Тэгээд манай нэг найз охин маань хажуудлын муужид ажилтдаг байж байгаад намайг явах гэж байгаа гэдээ ирж уулзъя гэд 1-5 дахь өдөр. Тэгээд хоёлаа яах вэ маах уу гэд тэгээд тэр авийнхаа пабод руу орё гэдгсэн чинь амар хүнтэй 5 дахь өдөр хагасан байлуу ямар ч нэг тийм орой байсан. Тэгээд ахаар нөгөөдгий чинь гинт санаад пабд нь очиж гэж бодоод очсон. Тэгсэн чинь амар сони ил хол хоосон байдаг байхгүй юу? Тийм амар бусад бүх баарнууд амар биси яхад. Тэгээд амар эвгүй байсан. Тэгээд ороод суусан чинь өстө чи хүрээд ирсэн үү? Би ингээд юу маран юу идмээр ингээд бүр ингээд дэндүү амар бүр ингээд экстра юм kind байгаад гэсэн байхгүй бүр дэндүү амар боловсон зан гаргаад тэгээ би өстө кичэнд бүх юмыг авчирна гэснээ би ер нь та хоёрын төлөө өнөөдөр баараа хаач юм аач игээд Юу за амар байгаа зү яаж яах вэ Америк кинонууд чи ямар байдаг лээ тэгээд найз охиндоо ингээд яг үнэ хэлж байгаа байхгүй би энэ залууг сайн танихгүй зүгээр намайг ингээд энэ пабд нь хаяа айгүй хүнтэй байдаг тэгээд би зүгээр энэ хүн бахтай гоё ээж магадгүй л гэж бодоод ирсэн юм а одоо энэ хүн ингээд байгаа болохоор надад эвгүй нэ чи гармаар байна гэсэн чи надад ч гэсэн эвгүй байна гэд тэгээд нөгөөдөг чинь кичен рүү юм аваад ирэх цай хугар битэргээс гараа явцаахгүй ер нь аль тэрнч болсон ер нь буцаад бодоход тийм тэгсэн чинь чи яага гараа явцаа хаашаа явсан буцаад ирэж мэрэж гуйж ин мууж ин өстө нэрээ би чиний чамаг баг айлгцсан уу манай паб амир хүн ороод ирсэн байр мэн гэл бүр над руу баг 200 мессеж бичсэн байхаа 170 мессеж бичсэн заяо миний бүр утас ингээ минут болгон мессеж ирээд бүр амир өссөн заяо бүр арай л амир өссөн тэгээ би уцаа онгоцсон дээр нь түр зур тавьжгаад буцаад оруулангууд бүр амир их мессеж ирсэн Тэгтээ би одоо яа блоклог юм болоо бодоод ахад тэгэл уншаал гэсэн заяо. Тэгээд тэгсэн чинь жоохон байж байгаад нэг 2 цаг маг гарны дараа би өнөөдөр одоо чи барыг намайг ингээд манай баарнд хүн орж ирээг болохоор лүүсер гэж бодсноо моцсноо үгүй би одоо типэрээ баг $100 хийцэн байна мэн. Ямар тийм Инээ тэрэ гэдэг тэгэхгүй. Тэгээд би ерөөсө нэг ч хариу өгөөгүй. Би хамгийн ихнийх нь мессежэнд хариу өгсөн байхгүй юу? Манай найз охин энд баймааргүй байна. Өөр газар явж хоол идэх гэсэн болохоор бид хоёр гарцсан шүү. Уучлаарай ойлгосон баярлалаа гэд явцیں۔ Тэрнээс хойш бүр амар мессеж ирээд тэгээд явсаар агаад тэгээд бит хоёрын газар хоол идээд найз маань нөгөө машин барьжсэн болохоор ууж идээчгүй. Тэгээд гайгүй өртгөн харьцсан. Тэг гэр мэштэй харьсны дараа бүр амар их мессеж бичээ сүүлдээ байгаа газар чи очиж ална мална гэдэг заяа. Амар юм бэ. Бүр амар цаа. Тэгээд үхлээ яагаад тэгээд одоо агаа магаадаа хэлэхгүй байгаа штэ хэлэх юм бол нөгөөдөг чинь бас юу юм уу гэж штэ. Сүүлдээ бүр ингээ шүн 2 моёр болсон чи бүр амар босцсон юу мууныхаа зураг мургийг явуулаад. Амар. Тэгээд яг жинхэнэ гаж донтой. Тэгээд би тэр үед нэрээ блоклох юм биш үү гэж бодож би блоклсон байхгүй юу. Тэгээ яах вэ? Тэгээ тэрнээсээ тэгэл яваандаа яалчгүй нөгөө биеэрээ уулзч тийм юм амар юм аваагүй болохоор нөгөө мессежээс чи устгаад тэгсгээ мартагдчихж байгаа. Тэгээ бүр саяхан 1-2 жилийн өмнө Instagram дээр нөгөө people you may know гэдэг мэдчих магадгүй хүмүүс гэдэг тэр гараад иртийн өгөөтч зураг нь. Тэгээ би бүр юу яхараа гэд одоо намайг бараг ингэж олцсон юм биш үсттэй сошиалар гэж бодоод амар айгаад тэгсэн чинь нөгөө нэг контактаас устгаагүй болохоор нөгөө нэг цаанаасаа холбогдоод гарч ирээд исэн юм бэ нэлээ. Ямар харин ихтэй тэр амар эсэ ер нь энэ таньж мэдгүй хүмүүсээс ер нь амар болгоомжтой явах хэрэгтэй ер нь. Гэхдээ Америк угаасаа чамд юугүй юм шүү, жоохон ээлгүй юм шүү. Нэг юм бусад орнууд нь одоо ингээд чиний ярьсан түүхээс сонсонгууд ингээд бусад орнууд нь чамайг дуудаад байсан юм шиг байгаа байхгүй ингээд Булгар ч юм уу тийм юмчин бүтээл тэгснэ эндхийг ингээд бүтээл тэгснэ Унгар ингээд бүтээл тэгэл нэг юм юмчин ингээд болохгүй байсан ч гэсэн цаанаас нөгөө хүмүүс хүлээгээл тэгэл нэг юм дууддаг нэг юм уус гэж байдаг да нэг өөрөө хүсээгүй байхад тэг яг тэгээ дуудаад байсан уус чинь ер нь тэд нар байж тараад Америк ер нь дуудаагүй юм шүү. Би ч өөрөө ч нөгөө өөрөө бас анханасаа бүр багасаа сүжиггүй байсан гэсэн шүү дээ. Нэг бүр л нэг энтгийг явахаас өмнө. Тэгээд би ч бүр анх орохдоо нөгөө нэг намайг хэлээр оруулахгүй. Баахан нөгөө Африк янз бүрийн араб мараб улсуудтай тэр түр хорих байр маринд нь орчиж 2-3 цаг сууж исэн. Тэгээ яах гэж явж байгаа гэд бүр 77 булчирхаагаа ярьж орж исэн байхгүй анх. Үгүй тийм ч болохоор би яг тэрнээс хойш Америк явсан л та. Ер нь л нэг жоохон юугүй. Жохсочгүй. Сүжиггүй. Тийм. Ер нь эвгүй. Тэгээд анх очиод манай энэ Европч ер нь ингээл гудам модмаараа ингээл
хүн амт ихтэй хөөхт мөхтэй явж гин тэгэл кафе паб нут чин дандаа гадаа сандал ширээтэй тий ингээл айгуу тийм юм амьдралтай байдэн штэ. Би очиод бүр ерөөсөө хүн харахгүй амар том л юм хортны замнууд байгаад идэг. Тэгээд энэ хүмүүс нь хаана байгаа ингээд гисэн чинь дам машин л яваад ах гэсэн. Машинууд дотор чинь дандаа хүн байгаа шүү дээ. Амар сонин тийм мэдгүй надад бол ер нь бас одоо нэг өөрийг нэг 10 жил болчиход нэг Европчсан гэдэг чайшин ер нь гэхдээ ер нь таалагддаг. Одоо ч гэсэн тий таалагдахгүй ер нь тий онцгой. Сони энергитэй. Эндээ ер нь тасцсан юм шиг л чамс. Хожаагаараа дуудуулаад тэрэндээ баярлалаа. Одоо өнгөрт очиод хэдэн жил болцсон бэ? Ер нь бол үлдэх. Одоо өнгөрт ирээд яг 10 жил болж байна. Тэгээд яг би нөхрөө бол таньдаг байсан юм аа. За. Тэгээ нөгөө нэг хин ноцтой авч үзэхгүй нөгөө ноцтой гэсэн мэсэн шүү дээ. Seriously гэдэг. Тийм бай. Ноцтой хандахгүй байсан байхгүй. Тэгээд ер нь би сургуулаа төгсөхдөө нөгөө Братислав биш дээ Словаки. Тийшээ нөгөө нэг телеком чин TNT гэдэг лөө. Тийшээ ажлын санал аваад ер нь тийшээ нүүх тал руугаа хандсан байсан. Тэгээ Братислав нөгөө хамгийн гол миний бас хамгийн сайн найз охин маань Словак охин байдгийн. Тэгээд бид хоёр ер нь хамтдаа нөгөө баригээд бодцсон байж агаад тэгээ корона гараад. Тэгэл ер нь тэгэл бид хоёр хүүхэдтэй болоод ингээл алсураа тэгэл ер нь эндээ үлдэхэр болол. Тэгээд үлдсэн байж агаад одоо өнгөрт амьдралаа ярья гэд. Тэгээд өнгөр нэг юм юу шиг айгүй их явчлаа те нөгөө завсрын нийтээ нөгөө зүгээр нөгөө очиж нөгөө нэг буудалт нөгөө буучаад нэг бос газруудаар аялдаг газар шиг. Оо харин тий нөгөө хамаг юм үнгүй юм чинь тэгэл виз маань гараал хийж яадаг сайхан. Надад бол үнэхээр амар өнгөр бол миний бүр амьдрал бүх юмыг өгж байгаа орно. Би одоо Өнгөрийн засгийн газрын тэтгэлгээр бакалаврт өнгөр хэлний бэлтгэлд 1 жил сурсан, магистрт сурсан, тэгээд докторт сураад тэгээд одоо их сургууль багшлж байгаа. Бас одоо бас өөр судалгааны бас институтад ажилладаг байхгүй юу? Би энд одоо юучгүй 200 евротой ирээд би тэр талах хэлээр нь авч идээд тэр шоколадны кремд пологдоод явжсэн хүн шүү дээ. Тэгээд надаа гэр бүлдээ би ч 2 хүүхэдтэй энэ бүх амьдралыг өгсөн газар болохоор өнгөртөө өөр үнэхээр яг их орон шиг л хайрлж явдаг шүү дээ. Тэ. Үнэхээр ээлтэй манай ээж бас энд байгаа. Манай эмээ бас энд байсан 70-ийн донд. Тий. Тэгээд ер нь маш их хайртай өнгөртөө. Тий. Тэгээд энд хараа нөхөртөөгөө тэгээд хүүхэдтэй болоод бит хоёр тэгээд бакалавраа төгссөн байж байгаад ажил хийж байж байгаад тэгээд би чи магистрт орох гэж 3 удаа юу байсан юм. Бакалавраа төгсөх гэж байхдаа нэг өгөөд тэгсэн чинь миний тэтгэлэг бүтээгүй болохоор нөгөө сургуулаа төгсөхгүй сунгацдаг байхгүй юу энэ жил төгсөж чадахгүй нэгэд. Тэгээд сунгасан жилээ ахиж өгөө дахиад магистрт орчтаагүй. Тэгээд 1 жил ажил хийж байгаа дахиад өгсөн чинь дахиад магистрийн тэтгэлэг бүтээд тэгээ би ч мөр баярлаад уйлж өрчсөн шүү дээ магистрийн тэтгэлэг авахдаа нөгөө хэлний бэлтгэлтэй байсан болохоор тэгээд 1 жил хэлний бэлтгэлд суугаад тэгээд магистрт сурсан. Тэгээд магистраа төгсөөд докторт сураад тэгээд одоо ингэж явж энэ доктороо хийгээд ажиллал. Тэгээд дахиад магистрт авахдаа бас дахиад 1 хүүхэдтэй болоод одоо 2 хүүхэдтэй байж. Манай нөхөр Монгол нэрээ гадаад хөөнө гэж бас сонирхож ивэл. Уулзах ёстой хүмүүс уулзаж уулзах ёстой хүмүүс болж болдог гэд тэрэнд ер нь байнга итгэдэг болсон. Тэгээд энэ дугаар ч гэсэн бас хийгдэх ёстой байсан болоод хийгдсэн баг. Тэгээд энэ чинь одоо бүр хэдэн жилийн өмнө холбогдсон байсан байж таарад одоо л бичигдэж байгаа дугаар. Тийм би бүр тэр мэрийгээ бүгдийг бүр тааг мартцсан. Тэр яг холбоо барьдаг үед чинь манай хүү төрөө дуудаагүйсэн юм билээ. Тэгэл айгуулсыг өдөр гормон савлал подкастт орё гэж бодсон юм байна шүү дээ. Ер нь ингээ яриагаа сонсож байхад айгүй тийм ажилсаг те ингээд нэг юм зүгээр ингээ суучихгүй нэг юм амрыгээд нэг товтай нэг юм сайхан суудаг төрлийн хүн биш юм шиг санагдаж байна л та. Тэгээд одоо энэ дахны охтууд юм байд юм уу? Ямар байдیں۔ Та хоёрын хувьд ингээд амар их тийм ижил төстэй зан ихтэй юм шиг санагдлаа л та. Заяа та хоёр. Тэгээд
миний ингээд сайн ингээд бодож байгаа юм одоо ингэж их ингээд мөнгө хоримтлуулаад те яг нэг юмний ингээд төлөөд зүтгэсэн байсан юм болоо эсвэл одоо тэр нэг те ингээд одоо жишээлбэл 5 сар гिचэлээ дуусгачаад Америк руу 4 сар ажиллаад ингээд өдөр шөнөгүй ингээд хөлс бас дагаа зуралтал олсон мөнгөөрөө яг юу нэг юу идэг байсан юм бол тэгэл нөгөө Солонгос яваал нөгөө зайслуудаар очиж уулзж байгаа ч гэсэн хажуугаар нь зүгээр суухгүй ажил хийгээл тэр мөнгөөрөө яг юу идэг байсан бол асуумаар байгаа байхгүй. Гэтэ чи хариулмааргүй байвал хариулахгүй байж болно. Яг чи нэг юм зориг байсан болоод тэг зүтгэсэн байна уу эсвэл зүгээр л зүгээр ээж яхаар гэж зүтгэсэн байх уу? Оо тэгээ Улаанбаатарт хотын төв 4 өрөө байр авсан. Гүг тэр чи ерөөсөө юу тийм юм байхгүй. Угаасаа зүгээр сууж чаддгүй ерөөсөө. Одоо би нэг богинохон түүх яриа. Би хөө дээрээ жирэмсэн байхдаа юу яагаад бас оюутан байгаад байгаа шүү дээ. Зүгээр ээж чадахгүй ер нь байр цэвэрлэе гэж бодоод манай нөхөр их дургүй байсан. Хөөрхөн бидний уг нь ерөөсөө мөнгө санхүү манхүүгээр ерөөсөө дутаад би нэг заавал нэг явж цэвэрлэгээ хийх шаардлагатай болоод цэвэрлээд байгаа юм ерөөсөө байхгүй заяа. Зүгээр л би ингээд гэртээ зүгээр байж хахаар би тийшээ яваад яг адилхан юм хийгээд ингээ мөнгө авчрах боломж байна л гэж ерөөс толгой ажиллаад идэг. Тэгээд би яваад нэг байр цэвэрлсэн чинь тэр байрны маань эзэн дахиад 2 байртай байж тараад ингээ 3 байртай болоо. Тэгээ найзтай хэлээд ингээд нэг мэдсэн чи би бүр 16 7 байр цэвэрлдэг болоо заяа. За цэвэрлэгийн компанид олцсон биз дээ. Болсон хараа. Болсон. Нэрмэсээ. Тэгээд сүүлдээ бүр 5 охин авч ажиллуулад. Тэгээ бүр нилээн хийж иж байгаа. Сүүлдээ нөгөө нэг хүмүүс маань олон удаа солигдоод тэгээд байрны эзэдүүдээс гомдол санал их ирээд харна би тэр үед өөрөө нөгөө нэг бас хайрцангуй доктортой ажилтаа болсон. Одоо нөгөө нэг энэ Унгарын одоо олон улсын харилцааны талаар юм юу бичдэг газар ахгүй юу судалгааны. Тэрэндээ орцсон одоо би одоо яг цэвэрлэгээ хийх юм уу? Одоо карьер хөөх юм уу гэдгээ яг өөртөө шийдээд би тэрэн дээр бол үнэхээр за болио гэдэг юу байсан. Болиулсан. Тэрийг одоо болиулаад бас нэг жил гарan болж байна. Жил болох гэж байна баг тий. Тэгээ өөрийгөө чөлөөлөхгүй бол нөгөө нэг амар хэм хийгээд байгаа мөртлөө өөрөө тэрнээс амар стресстэй. Тэгээ стрессээ хүүхдүүдтэй гаргах гад. Тэгээдсэн байхгүй. Тэгээ тэгэж болохгүйгээд яг өөрийгөө бариад гаргасан. Хоёрдугаарт оюутан байхдаа бүр тасралтгүй ажил хийдэг гэсэн. Дунднаас нэг Америк компанид ажилладаг. Хажуугаар нь айлын хүүхд харна. Бас нэг айл явж нохоо муурын хоолно, хувц мувц юмнууд нэвсэн шид юм. Тэг тэр мөнгөөр яасан бэ гэвэл зугаалсан. Дандаа зугаалсан. Тий. Ерөөсөө би ер нь тийм жоохон одоо баг дээр үед одоо баг илчмэлч байсан юм болоо. Миний одоо өвд эдсаач шиг. Тийм энэ тэнд очиж үзгэлээ амар дуртай. Тийм. Ойлгож. Тэгэл ер нь айхтар цоглуулж өрөөдсөн юм байхгүй ч гэсэн нөгөө нэг бас нэг хоосорсон юм байхгүй. Тэгэл оюутан байхдаа бол цэвэр олсон мөнгө болгоноор зугаалт байсан. Цоглуулж байгаа л нэг 2 сартаа бол заавал нэг тийш яваал тэгэл. Гоё юусэн да. Нэг юм харанхуй өрөөний дугаарууд чинь нэг ихэнхдээ ингээд айгуу тийм тэг ингээд зовсон. Тэгээ дараа нь ингээд жаргадаг ч юм уу нэг тиймэрхүү түүхүүд эдэн штэ. Тэгмэд ингээд чиний түүхийг сонсохоор ингээд нэг юм харанхуй өрөөнд байгаа ч гэсэн юм жоохон гэрэлтэй ч юм шиг тэгснэ ингээд жоохон цаана ингээд харанхуй юм шигтэй нөгөө нэг $800 алдаал метроны өмнө ингээд одоо үсэрхэл зогсож байдаг ч юм уу тэр мөрийг ингээд бодонгууд одоо ингээд зөндөө түүхээ инээж ярьлаа штэ. Цаадалд нь бас мэддэхгүй зөндөө тийм хэцүү түүхүүд байсан юм шиг яг ч юм санагдчих. Байлгүй яхаа угаасаа эн чин 50-50-тай нөгөө миний ер нь хамгийн хэцүү үе тэр нөгөө нэг хамгийн сүүлд Солонгос явж ирчээд ер нь амар юуг ойлгосон байхгүй юу? Би бүр яг тэрийг би бүр энийг би ойлгож авлаа гэдгийг ойлгож авсан байхгүй гэж хэлсэн ч үгүй тийм. Би нөгөө нэг хүн ер нь одоо ялангуяа юм залуу хүмүүс сонсч байл одоо би яхаа ингээл доктортой гэр бүлтэй хүүхдүүдтэй ингээл аз жаргалтай амьдарч байгаа одоо тэр үеийн хайр дурлал мөрлөл баг юу юм бэ те болчоод байгаа болохоос биш би өөрөөсөө энэ тэр залуу охиныхоо хувьд ингээд бүх амьдралаа ингээд ирээдүг нэг хүнээр төсөөлцөн ингээд дандаа л хамт байна гэд байж итл тэр хүн байхгүй болчихор ингээд шууд амьдрал нь утгагүй болчихж байгаа байхгүй юу. Тийм учраас би тэр үедээ яг би амьдралаа төлөвлөхдөө яг өөрийнхөөрөө юу хүсэж байгаа хиймээр байгаагаа бодож төлөвлөхөөс биш би энэ хүнтэй хамт ингэн гэж юусоо бодож болохгүй юм байна гэдгийг одоо бүр тэр $800 алдсан шигээ ойлгож авсан байдаг юм аа. Тийм тэрийг бол бүр яг сайн ойлгож авсан. Тэгээд хүн ер нь яг л өөрийгөө ер нь юу хүсэж байгаагаа хизээж орхиж болохгүй тий. Одоо би ялангуяа эмэгтэй хүмүүнгээ ярьцгаар жоохон
сонирн болох гээд байна л да. Гэхдээ одоо яалчгүй бид нар одоо ийм жоохон эцгийн эрхт нийгэмд амьдарч байгаа юм чи одоо иймэрхүү юм цаанаасаа л ярих шаардлагатай болоод байгаа учраас ялангуяа эмэгтэй хүмүүс одоо манай Монголын нийгэмтэй эдийн засгийн амьдрал ямар байгаа вэ те. Хизээч хүн өөрийгөө алдаж юусоо болохгүй гэж боддог. Би одоо ингээл ер нь одоогоор 2 ажил хийж гин те. Яг хөө зохицуулаад тэгээ 2 хүүхдээ харна. Тэгээд хажуугаар нь би бас докторийнхоо юугаа явуулна. Тэгэл судалгаа боломжийн юм байвал бичил явна л да. Ажлуудад оролцоод хүмүүс сонсохоор амар их юм чи баг ингээл өөрийгөө зовоох хэрэг байна уу ч гэдэг юм а тий. Одоо ямар нэг мөнгө төгрөгөөр дутагдаж гачигтаад байгаа ш. Би одоо ингээл нэг амар ажил хийлээгээл би одоо баг энчээ гэртээ авчрал хоол ундны юм аваад байгаа юм юусоо байхгүй ч гэсэндээ тэрүүгээрээ би өөрийнхөө үнцийг нэг мэдэрч амьдрдаг байхгүй юу? Гэхдээ ингэж би ярьлаа гэд зөв зүгээр гэртээ одоо хүүхдээ хараад тэрнээсээ аз жаргал мэдрэж суудаг ээжүүдийг үгүйсгэж байгаа юм биш. Хүний яг нөгөө хүсэж байгаа юм нь өөр байгаа учраас тэр хүсэж байгаа юмаа олоод хэрвээ яг хүсэж байгаа юм чинь хүүхдээ хараад суух үнэхээр биш байх юм бол өөрөө чадах хэмжээгээр ямар нэг юмаа хийгээсэй л гэж ер нь хүсдэг. Гэхдээ одоо би ингээд дотроо нэг 20-тай байгаад байгаа байхгүй. Тийм өглөө болохоор ингээд 2 хүүхэд цэцэрлэгт хөргөж өгөх хэрэгтэй байгаад гэдэг тийм. Орой ингээд хүүхдүүдэд унтуулчихаар ингээд буцаал нэг 20-21-тэй болчихдгийн үг. Нэг амар хүн амтнд ингээд тех хэрэгтэй мэрхтэй гэж ярьж мэрх гэхээр жоохон ичээд эвгүүл байна л да. Гэхдээ яалтчгүй нүдэн дээр ингээд айгүй одоо миний үеийн охтууд одоо 2-3 хүүхэдтэй болсон ингээд жинкнээс амьдралд нухлагдчих штэ бүр тийм. Тэр мэрийг харахаар ингээд жоохон тийм эмзэглүүштэй санагддаг юм да тий. Тэгээд бас нэг юм нөгөө хэрэггүй хийлгэж хизээч байдаггүй гэж бас хэлье гэж бодсон энд. Одоо би энд ирчээд манай бакалаврт бол унгар хэлийг үнгүй заажсан. Тэгэхээр би юусоо сураагүй. Би одоо тэр сураагүйгийнхаа горыг бүтэн жил хэлний курс сурч л одоо үүрх хэрэгтэй байсан байлгүй. Тэгээд одоо ер нь бүр төвд хийлтэй бүр Непал Бутан ямар хэлээр ярьдаг вүлээ. Тийм жижиг аваг үндэсний хэл хүртэл хэрэгтэйгээ тулвал хэрэгтэй болдог учраас одоо манай монголчууд энэ тэнд явахаар англиар болгоод байгаа гэж ер нь бодхоос илүү орон нутгийн хэлийг сурах бол амар хэрэгтэй. Манай том хүүхэд болохоор намайг унгараар сайн ярьдаг байх төрөөгөө. Тэгээд хоёр хүүхдэд төрүүлээд би унгараар ярьдаг болцсон байх хоорондох амьдралын чанар, сэтгэл ханамж, эмнэлэг, government office-уудаар явах тэр юмнуудын бүх амьдрал бүр үнэхээр нуруунд дээрээс бүр ачаа ингээ хөнгөлөгдчихөж байгаа байхгүй юу? Тэгээ ялангуяа байгаа улс орондоо одоо мэдээж л тэгэл яг би одоо биеийн хүчний одоо ажил хийдэг хүмүүсийг одоо мэдээж доор үзээгүй ч гэсэндээ хүн болгон л угаасаа өсөж дэвжиж явахыг хүсэх нь үнэн шүү дээ тийм. Яалтчгүй ялангуяа тэр мэдлэг мэрэгчлэрээ дээшлэхийг хүсэж байгаа хүн бол байгаа газрынхаа хэлийг сурах хамгийн чухал. Би яг нөгөө залуу гинэн байсан болохоор унгар хэл сурыг гэж нэг бодоогүй жоохон жил алдсан. Тэгээ одоо бол би бол тийм амар нэг яриад юу яагаад ахгүй ч гэсэндээ ямар ч гэсэн өдөр тутмын ажил амьдрал бүх юмаа бол зохицуулаад явчихна. Тийм болохоор тэрнээс хойш амьдрал бүр үнэхээр жигдрэх юм да байгаа гэдэг шиг тий. Унгар хэл бол ихтэй хэцүү ёо бурхан минь. Айхтар хэцүү хэлвэлээ. Би нөгөө монгол хэлний олимпиадад ордог байсан учраас нөгөө шууд тусах өгүүлөг тий. Заахын тий ялгалын шууд хэлбэр, даалт хэлбэр гээд бүгднийг нь үздсэн байсан учраас эднийх чинь яг нөгөө нэг залгамал бүтцтэй хэл байхгүй юу? Тэгэхээр яг нөгөө нэг тэр заахын тий ялгал малгал чинь одоо нөгөө нэг шууд бус тусагдах нь шууд яг орж ирдэг учраас нөгөө 4% ойлгоод сурахад харьцангуй боломжтой байсан. Тий. Тийм байсан болохоор арай гайгүй байсан баха. Хэл ер нь харьцуул сурах туртай бас нөгөө испани хэл сурж байхдаа бас тиймэрхүү байсан. Яг нөгөө хэлний суур бас чухал юм билээ шүү, нэрээ чухал юм бил. Нөгөө подкастын эхэнд ярьсан гадаадд байдаг гангаигч болж чадсан гэсэн үг үү тий? Ааха. Сайн асуулт байна. За баярлалаа. Харин чадсан болов? Аха. Их сургуулийн багш боллоо гэж манай аав ээж хоёр амар баярлсан. Би тэгтээ бас өөрөө их баярлсан. Яг гэвэл үнэхээр хүсчихсэн. Тэгээ амар мэдлэг мэдээлэлтэй хүн болох гэдэг биш. Би гол нь нөгөө хүүхдүүдтэйгээ хамт 100 өвлийн амралттай баймаар байсан байхгүй юу ерөөсөө. Тэгээ тийм ажлын өрн нь бол багштэй. Тэгээ ялангуяа их сургуулийн багш нар чинь 100 өвл сайхан амраа явчихдаг болохоор тэгэл
тэрэндээ бүр хамгийн их баярлсан. Тэгээд багш болоод ээж аваагаа амар баярлуулсан да баяртайгаа. Тэгээд бас нэрээ нэг юм хэлэхэд би ч бас ээж аваагаа амар буруутгах байсан юм аа. Хүрх юмд одоо юу ч буруу хийсэн гэж буруутгаад идэгсэн. Тэгээд нэг тодорхой нэг төвшөнд хүрээ болжтiin байлээ. Одоо би болохоор ингээл чамайг хоол ундтай идэх юмар өмсөх зүөхөр дутаах өсгсөн мөтгсөн гэд тиймэрхүү юмыг бол угаасаа үүрэг гэжтэй тий. Угаасаа үүрэг нь үнэн. Тэгээ би яг тэр үннийг хэлчихдэг байсан байхгүй юу? Угаасаа таны үүрэг энэ ачаа одоо та энэ надад ямар ч илүү юм хийж өгөө дээ. Бараг тий. Зүгээр хийх юмаа хийсэндээ бити бараг батраад. Тэгсэн чинь айгүй их юм хүн өгсөн билээ. Би ер нь ээж аваадаа ер нь хамгийн их баярлж байгаа юм намайг англи хэл сургасанд бүр маш их баярлдаг. Тэгээд энэ техкээс ирчээд намайг англи хэл аварч тэр элчинд ажилд оруулсан. Тэгээд тэр компаниас ажилласан, гадаад харилцааны менежер хийсэн. Тэгээд тэр юу ч мэдгүй жоохон хүүхд гадаад дотоод руу томилт том орчуулганд явуулсан. Тэгээд тэр чинь дарханд бас сурах хэцүү байсан болохоор бас Улаанбаатарт бүр байр түрээсэлж өгч хэлний курст явуулжсэн байхгүй. Тэгээд дараа нь мөнгө төгрөг зарлагдаж Болгар явуулж хэлний курсанд явуулж өгсөн. Тэр бүх юмд нь маш их баярлалаа. Тэгээд бас дагуулж Монголыг бас тойруулж үзүүлжсэн гэд тэр бүх юмнаас одоо ингээл өөрөө бас хүүхдтэй ямар ээж аваа байж чадах уу гэдгээс жоохон бас нэг хар эскиз авт юм уу тийм санагдсан да. За их сайхан түүх байлаа тий. Ингээд нэг юм би ингээд бүр ингээд нөгөө хүмүүс ингээд подкаст яг ингээд сонсдгийм байна гэдгийг ингээд бодож сонслоо ч цаа ингээд би ингээд нэг мэдсэн чи ингээд яг нэг юм бэлэн болцсон подкаст сонсоод байгаа ч юм шиг тий. Тэгээд нөгөө хүнтэй ярьж байгаа гэдгээ бүр мартцсан ингээд нөгөө дотроо төсөөлцсөн ингээд одоо яана мана гэдэг дотроо бодож удацсан сууж илж нэг ярьсан чи. Тэгээд энэ бүх нөгөө нэг болох ёстой зүйлүүд чамд басны үр дүнд өнөөдрийн чи бүрдэж те ингээд чи хөвөн болж төлөвлөсөн юм шиг санагдлаа. Тэгээ ингээд нэг эд эсрэг бүрийг чи ингээд нэг жоохон даваагүй ч гэсэн ингээд улам хүчрхжүүлж өгөөл те. Тэгээд маш сайхан боловсралтай Монгол иргэн болж гадаад улсад бас Монголынхоо нэрийг гаргаж амьдарч байгаад нь баярлаа гэж талархмаар байна. Энэ бүх улсуудаас гэх юм уу одоо ингээд эргээд харахад чи ингээд явсан газруудаасаа дүгнэхэд тэнд л яг миний газар байжээ гэж хэлсэн. Одоо ботсон газар чи юу вэ? Өнгөр байл байх уу. Гэхдээ яг хөө энтгэхт амар дуртай. Манай нөхөр бас энтгэх явъя гэд бит хоёр нэг энтгэх явъя гэд бодоод байгаа. Цаач нэг юм жоохон юм нөгөө нэг юм заваандоо юм нөгөө нэг дотроо ингээд нэг ямар ч амьдарч байгаа юм бэлээ гэсэн нэг тийм сонирхолтой газрууд идэв шүү дээ. Аваахан доторхоо амьдарч идэх. Тийм явахаар орж үзэх амар дуртай болохоор бит хоёр нэг явъя гэж төлөвлөд байгаа. Гэхдээ ер нь бол ингээл бүхэл юмыг өгсөн газар өнгөр болохоор одоо өнгөрөөл хэлэх юм байна да. Гэхдээ бас энтгэг бол хайртай би маш их юм сурсан газар гэвэл энтгэгийг хэлнэ. Тий. Энтгэг айгүй их хүнтэй. Тэгээ янз бүрийн хүн байдаг дотор нь. Тий. Одоо ингээл манайхан ярихаараа энтгэг ядуу одоо бараг гуйлах чангаар дүүрэмгүй шүү дээ. Яг дундаж одоо тэрийг бол юунаас харж болох вэ гэх юм уу? Байрны эзэн мэдснийхээ амьдралыг харж байгаа шүү дээ. Яг л дугаар хорооны иргэд байгаа байхгүй юу тийч чинь. Гэр орон айгүй цэвэрхэн тэгээд хөөрхөн сенс тавьсан яг айл болгон кондишнтэй биш ч гэсэн айгүй сайхан хоол идэн жимс ногоогоор баялаг юмны үн хямдхан зүгээр л одоо энтгэгийн дундаж цалин хараад Монголтой харьцуулбал Монголоос бага ахаар баг ядуу мад үгүйгүй яг дундаж амьдрал боломж нөхцөлөө харахад бол бүр айгүй сайхан газар одоо тэгээд юу энтэх гэж эдийн засаг одоо дэлхийд дээр хамгийн хурдан өсөж штеп. Тийм болохоор манайхан бас юм хумыг мэдхгүй одоо тэр орн тийм юм гэж бас болохгүй. Тий. Тийм болохоор энтгэг сайхан Унгарыг нэгт тавих юм байна. Энтгэгийг хоёрт тавих юм байна. Ер нь яг тэгж асуух юм бол Монголыг хэд тавих уу? Наадах чи ёстой эмзэг асуулт байна. Сая цагаан сараар нөгөө хөх тэнгэр уудам тал минь амар вэ гэдэг дуу гарцсан юм байна штеп. Тийм үү? MC collection гэсэн байхаа. За би бас саяхандаа мэдлээ. Заавал сонсё. Тэрийг чинь сонсохоор бас хэцүүж байна. Тийм үү? Ястай айхтартай байна тэр. Тэгээд одоо ер нь хүү хамтлагийг сонсож байна. Одоо явах тусмаа тэгэл ер нь Монгол руугаа бас болдгийм байна. Тэгээд энэ одоо ухаан суусны хуу, насны хуу би бас сайн мэдэхгүй байна. Ер нь үнэхээр л хүний нэрээ өссөн төрсөн юм гэдэг чинь бас өөр юм байна гэдэг шиг тийм. Ер нь л жил өнгөрхийн хэрээр л ер нь Монгол руугаа айгүй юутай болоод шүү.
Харин тийм ээ. Хэний янаагүй. Жавхлан сонсгоод дээ шүү гэж. Сонсож байгаа. Заавал сонсож байгаа. Бүх тууг мэддэг билээ шүү дээ хамгийн амар. Тэгэлгүй яах вэ? Жавхлан байг сонсож байна, харанга их сонсож байна тий. Ер нь одоо энийг ярих юм бол бүр амар эмо болох гээд байна. Ер нь бол их орон бол гүйцэх газар хааж байхгүй юм байна. Би яг 10 жилээр төгсөөд ер нь бол дунд нь Монгол очиж жил болсноос биш ер нь байгаад байгалийн ингээ энэгээр тэрүүгээр явчихж байгаа. Одоо миний баг энэ насан турш амьдралын ихэн тал нь гэж баг бүгдээрээ ингээ гадаад өнгөрцөн байгаа шүү дээ. Тэгэл анх ерөөс сандгүй байсан байхгүй 20 мөр гарч яхад ер нь бол баг тий ээж гэртэл байгаа шүү дээ. Тэгж байгаа тий. Одоо бол бүр шал өөр ялангуяа тэгэл одоо энэ Европч цагаачлалын эсрэг бодлого баримталж эхэлж байна. Манай өнгөр бол айгүй одоо патриотор дүүрэн те их оронч үзэлтэнгүүдээр дүүрэн улс шүү дээ. Тэгээ манай ажлын газар чи ялангуяа энэ гадаад харилцаа улс төрийн юм narratives бичдэг байхгүй юу? Тэгэл яаж одоо гадаад хүмүүс энд хэцүү шүү дээ. Тэгээд бид нар эцэст те энэ хэлийг их хилшгэн сурлаа. Одоо ер нь хаанч ийсэн байгаа газрынхаа улсыг их хилшгэн сурсал. За Азийн оронд арай өөр ах. Энэ цагаануудын нутагт өөрсдөө адилхан ярьлаа. Гэхдээ бид нар үргэлжлэн номер 2-т байх байхгүй юу? Яагаад гэвэл хаанаас нь ч харсан л Аз хүн биш үү тий. Яаж ч их сурсан. Тэгээд дээрэс нь ганцхан эднэрийн дүгнэлтээр биш бидний өөрсдийн бас дотоод одоо мэдрэмж бидний өөрсдийн ондоошлын мэдрэмж болохоор бас Монголоо бол алддаггүй байхгүй юу ерөөсөө тий. Өөрсдөө бас өөрөөр мэдэрч байгаа. Хичнээн энд хэлээр нь яриад хүмүүстэй адилхан амьдарч ажиллаж явсан ч гэсэн би Монгол хүн хിവэрэ байх учраас хүүхдүүдээ бас ямар сэтгэхүүгээр өсгөх үү барих уу гэж ялангуяа хүүхдтэй болсноос хойш айгүй тийм асуулт гарч ирнэ. Тий. Тэгээ миний бас судалгааны чиглэлч өөрөө одоо гадаадд өсөж байгаа монгол хүүхдүүдийн хэл соёлын ондоош л тий. Тэгээ сурж байгаа зөрүүтэй байдал энэ талаар судалж одоо эцэг их хүүхдүүдтэй яриа өрнүүлдэг байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө бол тэгэл манай монголчууд ер нь сэрээд эхэлсэн байлээ. Тий. Ер нь тий. Одоо бид нар одоо тэгэл тэр сайхан нутагт очихгүй л одоо хин очих юм бэ тий. Амар өнцөрхөг юугаар дуусчихсан. Үнэ. За нараас нь тэр ямар дуу илээ тэр дуу явъя гэж. Тэр дуу мог тавиараа хөөхтөнгөр гэж явж байгаа шүү. YouTube чи яачих юм биш үү? Жаа оюуны өмчгээ хаачих юм биш үү надад. Тэр яг хөөхтөнгөрийн тавьчихвал гайгүй баха. За нэрээ түрүү нөгөө Ариунагийн хэлсэн шиг хоёр жоохон адилхан юм гэсэн чи дархны хүүхнүүд олоод ч тэр юм уу гэсэн. Би яг тэгээ бодсон сууж исэн нэр ямар адилхан яриа хөөргөн мөрөө ч юм уу эсвэл нэг байгаад тэг нэг юм зүгээр сууж чаддгүй маддгүй гэх тийм айгүй адилхан юм аа. Тэгээд хамаатан байх үү те. Юу байна хараа. Хамаатан байна. Байна. Одоо дараа юу чатаар ороод ирээрэй. Энэ түрээд бидний өнөөдрийн дугаар өндөрлөж байна. Харах өрөө толгойн бүгд найдах киноосаас Ариуна. За яа. Хамтаа сууж ярьлаа. За зочин маань бол Унгар улсын Будапешт хотоос. Энэхүү сайхан яриаг та нарт хүргэлээ. Ингээд даачийн 7 хоног чин дугаар уулзлаа. Түр байцаас сонсогчдоо. Bye. За баярлалаа. Баяртай. Зөндөр бос баруун дөрөв зүгээр л хэцгэрчгүй мэр байна. Хорхог бодог хоньны толгой хонсон цөвэн эдмэр байна. Найзуудаараа хөвсгөл орж наргицэн гэж ямаар байна. Караоке орч хадагаа сөтө шүнжэн дуудмаар байна.